Халелуя. Эзний өдрийн минь төргий. Бидний эзэн Есүс Христийн нэрээр өнөөдрийнхөө цуглаанаа эхэлж байна. Бүгдээрээ хамтдаа босоод эзний үгнээс дуулал номноос хамтдаа уншицгаая. Тэгээд бүгдээрээ эзэнд баяр хөөртэйгээр магтаалыг өргөцгөөё. Дуулал номын 103 1-5. Сэтгэл минь эзнийг магтагдун. Дотор минь байгаа бүгд түүний ариун нэрийг магтагдун. Сэтгэл минь эзнийг магтаж аж тусыг нь ч бүү март. Тэрээр бүх хилэнцгийг чинь уучлж бүх өвчнийг чинь илаашуулдаг. Тэрээр амийг чинь мөхлөөс зольж чамд хайр инэрл ба өршөөлийн титмийг зүүлэгдэг. Залуу нас чинь бүрэгд мэд шинжлэгдэхийн тулд тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг. Амен. Бүгд хамтдаа эзэн рүү хандан залбирэн гуйцгаая. Тийм ээ эзэн. Бүх магтаал бүх хүндэл нь эзэн зөвхөн танд байх болтугай. Өнөөдөр бид нэр танд үнэхээр энэ газарт магтаалыг өргөхөөр, хүндлэлийг өргөхөөр таны бас үгийг сонсохоор ирсэн байна аваа. Хүн бүрийн дээр эзэн та ариун сүнсээ буулгаж та үнэхээр дүүрнээр дүүрэн өрөөж өгч аваа. Та үнэхээр бидний үнэхээр тэр үнэхээр залуу насыг эзэн та үнэхээр өөртөө бас хэрэглээч. Баярлалаа Иесус. Бүх алдар магтаал, бүх хүндэл нь эзэн танд байх болтгоо гэж бидний эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Амен. Бүгд хамтдаа эзнийг баяр хөөртэйгээр магтцгаая. Сэтгэл минь эзнийг магтандуулаач. Дотор минь байгаа бүхэн сэтгэл минь эзнийг магтандуулаач. Түүний ачи бүү мартаарай. Сэтгэл минь эзнийг магтандуулаач. Дотор минь байгаа бүхэн сэтгэл минь эзнийг магтандуулаач. Түүний ачи бүү мартаарай. Бүх юм буруу тэрөө чи бүх өвчнийг илаашуулсан. Амийг минь мөхлөөсөн. Хайртай надад өгсөн. Бүх юм буруу тэрөө чи бүх өвчнийг илаашуулсан. Амийг минь мөхлөөсөн. Хайртай надад өгсөн. Сэтгэл минь эзнийг магтандуулаач. Дотор минь байгаа бүхэн сэтгэл минь эзнийг магтандуулаач. Түүний ачи бүү мартаарай. Сэтгэл минь эзнийг магтандуулаач. Дотор минь байгаа бүхэн сэтгэл минь эзнийг магтандуулаач. Түүний ачи бүү мартаарай. Бүх юм буруу тэрөө чи бүх өвчнийг илаашуулсан. Амийг минь мөхлөөсөн. Хайртай надад өгсөн. Бүх юм буруу тэрөө чи бүх өвчнийг илаашуулсан. Амийг минь мөхлөөсөн. Хайртай надад өгсөн. Бүгд эзнийг чангаар. Сэтгэл минь эзнийг магтандуулаач. Дотор минь байгаа бүхэн тийм ээ. Сэтгэл минь эзнийг магтандуулаач. Түүний ачи бүү мартаарай. Амен. Сэтгэл минь эзнийг магтандуулаач. Дотор минь байгаа бүхэн сэтгэл минь эзнийг магтандуулаач. Түүний ачи бүү мартаарай. Бүх юм буруу тэрөө чи бүх өвчнийг илаашуулсан. Амийг минь мөхлөөсөн.
хайртай надад өгсөн. Амен. Бүхэн буруу тэрөө чи бүх хүчнийг илэрхийлсэн. Амиг минь мөглөө савч хайртай надад өгсөн. Амен. Халелуя. Есүс Христэд алдран байх болтугай. Амен. Эзний магтаа Magtadin doga Hit bukan tani bosan emek kundir Хүн бүхэн өвдөрсөндөө Баяр тагаар таныг сонгосон бүхээ Баяжаг эвтнээс цутагнаа Хит бүхэн таны бурхан эмэн хүнээ Хүн бүхэн өвдөрсөндөө Баяр тагаар таныг сонгосон бүхээ Баяжаг эвтнээс цутагнаа Ориние тани мини Magtadin doga yo Зөвхөн таныг магтахын тулд Зүрх сэтгэлээ өргөё Их бүхэн таныг бурхан хэмээн хүнээ Хүн бүхэн өвдөрсөндөө Баяртайгаар таныг сонгосон бүхээ Баяжаг эвтнээс цутагнаа Хит бүхэн таны бурхан хэмээн хүндээ Хүн бүхэн өвдөрсөндөө Баяртайгаар таныг сонгосон бүхээ Баяжаг эвтнээс цутагнаа Эзний магтаа хүнээцгээ Зүрх сэтгэлээ дөрөв Амен Орийн биеэ таны Magtadin doga Бүхэн таны бурхан хэмээн хүндэж Хүн бүхэн өвдөрсөндөө Баяртайгаар таныг сонгосон бүхэн Баяжаг эвтнээс цутагнаа Хит бүхэн таны бурхан хэмээн хүндэж Хүн бүхэн өвдөрсөндөө Баяртайгаар таныг сонгосон бүхэн Баяжаг эвтнээс цутагнаа Хит бүхэн таны бурхан хэмээн хүндэж Хүн бүхэн өвдөрсөндөө Баяртайгаар таныг сонгосон бүхэн Баяжаг эвтнээс цутагнаа Амен. Эзэн даатар гэрчтэй үлдэхгүй.
Амен. Иесус бүгдээ залбирanгуйцгаая. Хэмээ эзэн. Таныг удахгүй бид нар дурсан санаж бидний төлөө тэр өргөсөн тэр цаг мөч удахгүй ирэх чинь аваа. Та үнэхээр бидний гин нүглийг уучлахын тулд хамгийн даруугаар ирээд бидний төлөө загадмаа цовдлогдсон бурхан аваа. Баярлалаа Иесус. Магтаал нь танд байх болтугай. Талархал нь танд байх болтугай. Хүндлэн эзэн зөвхөн танд байх болтугай. Баярлалаа Иесус. Бүх зүйлд баярлалаа. Өө Иесус, та алдрыг аваач. Өдрөө эзнийг чин зүрстгэлээр та яг өөрийнхөө хоолоогоор чангаар магтаач. Өө Иесус. Тэр доолхот дээр цусаа усгаа миний төлөө Иесус өгчээ. Түүний хөл гар шархыг харлаа. Аврагч эзний модонд хатчээ. Урсах нулимаа нэгцэн би Йосефийн дэмбушинтай хүнчүүлугаа үдийн хажи Месаяна гүнэрсчи ой хэцний нэрийг магтацгаа өнийрапи урмагтацгаа уйнуд би магтагийг дуулаа эзэн бидний бурхан ой хэцний нэрийг магтацгаа уяади мод магтацгаа уйнуд би магтагийг дуулаа эзэн бидний бурхан өглөөг өглөө их эзний хүү амьлан боллоо үхэлчний хатхуур хачи Христ хааны чнэр тухагнаа нэрийг магтацгаа өнийрапи урмагтацгаа уйуди магтагийг дуулаа эзэн бидний бурхан амен ой эзний нэрийг магтацгаа өнийрапи урмагтацгаа уйуди магтагийг дуулаа эзэн бидний бурхан цагаан өмнө өмсөн ирээ түүний гэрээ харанхуй хөө ариун хүмүүс
босоцгоо би Есүсийг ширтэн харна. Бүгд эзнийг магтцгаая. Ой хэзний нэрийг магтцгаая. Өнөр алдрыг хүрд магтцгаая. Ой үед би магтагийг дуулна. Эзэн бидний Бурхан. Ой хэзний нэрийг магтцгаая. Өнөр алдрыг хүрд магтцгаая. Үед би магтагийг дуулна. Эзэн бидний Бурхан. Эзнийг чангаар магтцгаая. Ой эзний нэрийг магтцгаая. Өнөр алдрыг хүрд магтцгаая. Үед би магтагийг дуулна. Эзэн бидний Бурхан. Амен. Ой эзний нэрийг магтцгаая. Өнөр алдрыг хүрд магтцгаая. Үед би магтагийг дуулна. Эзэн бидний Бурхан. Эзэн бидний Бурхан. Эзэн бидний Бурхан. Танд алдрыг өргөхөө миний сэтгэл таны өмнө чин үнэнчээ би амьдрий. Сэтгэлд минь би бүхэн танд хүнтэй авчрий. Би ширдэн бүхэмээ танд очтоо. О Есүс, таньда бид хараа өгч. Танда би хараа өгч зүрх сэтгэлээ даатгая. Зөвхөн таны зориг амьсгал авах бүрдмэн. Амьд явах мөч бүхэн алдаа шиг болохгүй та. Танда би хараа өгч зүрх сэтгэлээ даатгая. Зөвхөн таны зориг амьсгал авах бүрдмэн. Амьд явах мөч бүхэн алдаа шиг болохгүй та. Танд алдрыг өргөхөө
чин үнэнч би хараа өгч тандаа би хараа өгч зүрхсэтлээ даатay зөвхөн таныг зориг амьсгал авах бүртмээ амьд явах мөч бүхээ алдарших болтугай та тандаа би хараа өгч зүрхсэтлээ даатay Есүс зөвхөн таныг зориг амьсгал авах бүртмээ амьд явах мөч бүхээ алдарших болтугай та Есүс бид нэр таныг магтъя. Би таныг магтъя аваа. Энэ амьд явах хугацаанд эзэн танд би магтаалыг өргөе. Би танд алдрыг өргөе. Би таныг хүндлэе аваа. Би таны өмнө талархсан зүрстгэлээр ирээд танд баяртайгаар магтаалыг өргөе. Харин имээсэн зүрстгэлээр таныг хүндлэе. Эзэн би таны өмнө үнэхээр даруй баймаар. Та удирдаач. Ариун сүнсээ та чиглүүлээч. Энд байгаа итгэлийн ах дүүс бүрийг ариун сүнсээ та удирдах амьдралын бүх талбар дээр эзэн та үнэхээр чиглүүлээч. Өрөөгөөч аваа. Босгооч. Тань үнэхээр итгэлээ даатгаж амьдралын бүх хэсгийг эзэн тань даатгаач. Итгэлийн ахын дүүсээ хамтдаа бүгдээрээ эзний хүслийг таньж мэдэн түүн дотор алхацгаая. Өнөөдөр энэ танд байгаа нь таны дотор ариун сүнс байгаа учраас та энэ газарт эзнийг магтаж байна. Ариун сүнс таны дотор ажиллаа хийж байгаа учраас та үнэхээр энд ирж эзнийг үгийг сонсохыг хүсэж байна. Та үнэхээр Бурханд хайртай учраас энд ирсэн. Яагаад гэвэл энэ сүнс, Бурханы сүнс бидний дотор оршин байгаа учраас бид энэ газарт байгаа. Нэгүрсэн энэ газарт байна. Итгэлийн ахын дүүсээ. Есүс Христийг та бол миний аврагч. Та зүгээр нэг миний эзэн. Зүгээр нэг миний Есүс Христ миний Бурхан гэхээс илүү амаараа тунгаглаач. Та бол ариун, та бол аврагч, та бол төгс хүчит, та бол өмнөч гэж таг амаараа тунгаглаач. Өөрийнхөө амьдралдаа бас оруулаач. Та хандлагаараа та үнэхээр бүх байгаа байдлаар эзнийг алдаршуулаач гэж би өрөөн залбирч байна. Баярлалаа Есүс. Би бас тийм баймаар. Намайг үнэхээр тийм байлгаж өгөөрэй гэж эзэн танаас би гуйж байна. Баярлалаа Есүс. Бүх алдар магтаал нь танд байх болтугай. Эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Бүгд хамтдаа итгэлийн тунхагаа тунхаглацгаая. Би Тэнгэр газрыг бүтээгч аваа хүчрхэг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрэлдэж онгон Маригаас мэндэлсэн. Понти Пилат заграгчийн үд зовж явсан. Цовдлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор үхлээс дахин ам орсон. Тэгээд тэнгэрт одож аваа хүчрхэг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэд суудал заларсан. Дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг.
Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан. Ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмэд үзүүлэх уучлал, дахин амьдралд болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Бүгдээрээ Тажима пастор болон орчуулагчаа урьцгаая. Ёрошико оныгаишимас.今から聖餐式を執り行います。 За одоо бүгдээрээ эзний ариун цогыг хүртцгээе. もしまだ洗礼を受けてない方は、 Хараахан усан баталгаа хийлгээгүй хүн байвал 洗礼を受けて聖餐式を受けられるようになってほしいと思います。 тэгээ таныг үнэхээр бид нартай бас нийлээд эзний зог хүртгэхийн тулд бас ариун цогийг усан баталгаа хийлгээрэй гэж хүсэж байна. で、今年の夏に洗礼式が行われます。 За энэ жил 100 бид нар төлөвлөж байгаа усан баталгаа хийлгэх цаг гаргахыг төлөвлөж байгаа. 100-ны кампаар. この洗礼式はですね、一生に一度しかできません。 За усан баталгаа гэдэг нь бол хүний амьдралд бол ганцхан тохиолддог зүйл байгаа. でもその一生に一度はですね、永遠につながる一度なんです。 Тэгээ тэр хүний амьдрал ганцхан зүйл нь болохоор мөнхөд үргэлжлэх зүйлийг хэлж байна. ですからぜひですね、その日を大切にし、 Тийм болохоор тэр өдрийг та үнэхээр чухалчиж үзээд でその洗礼をですねきっかけにですね、神様と共に歩んでいただきたいと願います。 усан баталгаа хүртснээрээ бурхантай хамт та алхах тэр амьдралаар эхлэхийг өөртөө шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. 洗礼を受けている方は、 Тэгээ усан баталгаа аль хэдийн хүртсэн この хүмүүс 聖 байгаа. 餐式を通して Энэ эзний ариун зоогоор дамжуулж その神様と永遠につながっていることを思い出し、 бурхантай мөнхөд бид нар холбогдож байгаа гэдгийг та өөртөө これから зүрхлэлдээ も мэдэрч. 私たちの一生涯神様に仕えることをいつも誓って歩んでいきたいと思います Тэгээ ね。 бидний амьдралд насан турш мөнхийн мөнхөд эзэнд үйлчлэх тэр зүрх сэтгэлийг өгөөсэй гэж залбирч ただ байна. パンを食べて飲んでるだけではなくて、 Зүгээр нэг та талхыг идээд дарцаас уух биш. 神様に一生私は従っていきますという思いを持って、 Бурхан эзэмд би танд бүх л амьдралын туршид насан туршдаа танд үйлчил таныг дагнаа гэсэн тийм зүрх その心 сэтгэлтэй. の誓いを持って聖餐式を受け取ってくだ Та さい。 өөрийнхөө зүрх сэтгэлийн тангарыг бурханд өргөөсэй гэж хүсэж байна. 聖書にはこのように書いてあります。 Библиэлд ингэж хэлсэн байдаг. 主が来られるまで続けなさい。 Энэ зүйлийг эзний бурхныг эрен эртэл энэ зүйлийг үргэлжлүүлэн хийгээрэй гэж 聖 хэлсэн 餐 байдаг. 式が主が来られるまで続けなさいと言われてい Эзний る。 зоогийг энэ дэлхий дээр эзэн дахин ирэх өдөр хүртэл үргэлжлүүлээрэй гэж бичсэн байдаг. ですから私たちも主が来られる日まで続けていきましょう。 Тийм болохоор бид нар энэ эзний зоогийг их эзэн ирэх өдөр хүртэл үргэлжлүүлэн хийх болно. お祈りいたします。 За залбирцгаая. 天の父なる神様、 Тэнгэрдэг бурхан эзэн минь ээ. 今から聖餐式を行います。 Бид таны өмнө одоо таны ариун зоогийг хүртэх гэж байна. 私たちはイエス様によって神様とつながることができました。 Бид үнэхээр Есүс Христээр дамжуулж бурхантай холбогдох боломжтой болсон билээ. 神様の子供の特権が与えられました。 Үнэхээр бидэнд тэр бурханы хүүхэд болох тэр эрхийг та өгсөн билээ. 神様の素晴らしいものを相続することができました。 Үнэхээр бурханаас ирдэг гайхалтай зүйлийг өв залгамжлан авах боломжтой そ болсон. れが何であるかもっと深く知ることができるように、 Үнэхээр энэ юу вэ гэдгийг улам илүү гүн гүнзгий мэдэж そして ойлгож それを感謝して受け取ることができるように、 бас тэр зүйлийг үнэхээр талархан хүлээж авах зүрх そ сэтгэлийг. して私たちはその神様に一生ついていくことができるように、 Үнэхээр энэ зүйлээр дамжуулж бурхан эзэн тантай би үргэлж үнэхээр мөнхөд хамт үнэхээр байхын тулд 今ここに誓いを立てます。 одоо яг энэ цаг таны өмнө тангарыг өргөж 聖 байна. 餐のパンを食べるたびに、 Үнэхээр одоо энэ зоогийн талхыг хүртэж байхад イエス様が私たちのために犠牲を払ってくださったことを思い出します。 Есүс Христ миний төлөө золиосыг өгсөн гэдэг зүйлийг эргэн 聖 санаж 餐の杯を飲むたびに、 ариун зоогийн дарсыг ууж байхад イエスの血によって私たちは新しくされたことを信じます。 Есүс Христийн цусаар дамжуулж бид үнэхээр цоо шин болсон гэдгийг мэдэж これから байна. もこのことを続けながら、 Энэ зүйлийг цаашдаа танд өргөн イエス様が来られる日まで続けられていき Есүс ますよう Христийг に。 энэ дэлхий дээр дахин ирэх өдөр хүртэл その時まで主をいつも私たちを守ってください。 тэр өдөр хүртэл та биднийг хамгаалж өгөөч. 東京のモンゴル教会がますます進んでいくことができるように、 Токио Монгол чуулган нь улам илүү өргөжин, улам илүү どう тань ぞ руу чиглэхэд 力を与えてください。 эзэм та бидэнд хүч чадлыг өгөөч. イエス・キリストの皆によってお祈りいたします。 Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. アーメン。 Амен. それではパンとブドウ酒を受け取ってください。 Усан баталгаа хийлгэсэн хүмүүс урд гараад эзний зоогийг хүртээрэй.
これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。それでは聖書のお話をしていきたいと思います。 За өнөөдрийн номлолын цаг руу орцгоё. 今日はですね、ヨハネの福音書の6章の28節から36節までです。 За өнөөдрийн сургаалын сэдэв маань Иохан номын 6 дугаар бүлгийн 28-аас 36 дугаар ишлэл байгаа. 今日は心と体と霊、その3つが満たされるようにと願っている御言葉です。 За өнөөдрийн бурхны үг маань болохоор бие сэтгэл сүнс хамтдаа дүүргэгдэх гэсэн. それでは最初に、日本語で読みますので、それからモンゴル語で読んでいただきます。 За эхлээ Япон хэлээр уншия, дараа нь Монгол хэлээр уншаарай. 読みます。すると彼らはイエスに言った。神の技を行うためには何をすべきでしょうか。イエスは答えられた。神が使わしたものをあなた方が信じること、それが神の技です。それで彼らはイエスに言った。それでは私たちが見てあなたを信じられるようにどんな印を行われるのですか。何をしてくださいますか。私たちの先祖は荒野でマナを食べました。神は彼らに食べ物として天からのパンを与えられたと書いてある通りです。それでイエスは彼らに言われた。誠に誠にあなた方に言います。モーセがあなた方に天からのパンを与えたのではありません。私の父があなた方に天からの誠のパンを与えてくださるのです。神のパンは天から下ってきて世に命を与えるものなのです。そこで彼らはイエスに言った。主よ、そのパンをいつも私たちにお与えください。イエスは言われた。私が命のパンです。私のもとに来る者は決して飢えることがなく、私を信じる者はどんな時にも決して乾くことがありません。しかしあなた方が言ったように、あなた方は私を見たのに信じません。父が私に与えてくださるものは皆私のもとに来ます。そして私のもとに来るものを私は決して外に追い出したりはしません。私が天から下ってきたのは自分の思いを行うためではなく、私を使わされた方の御心を行うためです。そこまでいたします。 За эндээс уншия 28-аас 36. 36までしたね。ごめんなさい。はい。 Тэгтэл тэнд түүнд бид бурхны ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ гэсэнд Есүс тэдэнд та нар түүний илгээс нэгэнд итгэх нь бурхны ажил мөн гэж хариулв. Тэд түүнд тийм бол бид хараад танд итгэх ямар тэмдгийг та үйлдэх гэж байна. Та юу гүйцэтгүүлэх гэж байна. Тэр тэдэнд Тэнгэрийн талх өгөө гэж бичигдсэнчлэн өвөг дээдс маань цүлд манна идсэн гэцгээхэд Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй. Харин Тэнгэрийн жинхэнэ талхыг өгөгч нь миний эцэг мөн. Учир нь Тэнгэрээс буун ирж ертөнцид амийг өгдөг нь бурхны талх юм гэлээ. Тэгтэл тэд эзэн энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаа ч гэв. Есүс тэдэнд амийн талх бол би байгаа юм. Над руу ирдэг нь үлсэхгүй. Надад итгэдэг нь хизээч сангахгүй. Харин та нар
намайг харсан боловч итгэхгүй гэж би та нарт хэлсэн. 36までですね。はい。はい。前回はイエス様を探し求めることについて伝えましたね。 За өмнөх энэний 7 хоногийн өмнө би Есүс Христийг хэрхэн дагах талаар бас номлол хийсэн байгаа. 私たちはですね、イエス様以外のものを一生懸命探し求めるんですよ。 За бид нар болохоор Есүсээс өөр зүйлийг хайж ирж хайж идэг. でもイエス様ははっきり言います。 Харин Есүс Христ бүр тодорхой хэлсэн байдаг. 6章の27節にこのように書いてありますね。 6-гийн 27 дээр нэг なくなってしまう食べ物のためではなく、いつまでもなくならない永遠の命に至る食べ物のために働きなさい。 6-гийн 27 дээр та нар мөхөж устдах хоолны төлөө бус харин мөнх амьд хүргэх хоолны төлөө ажил гэсэн. この永遠の命を探し求めるのは、イエス様を探し求めると同じ意味を持っています。 Мөнхийн амьд хайж олно гэдэг маань Есүс Христийг хайхтай адилхан үг юм аа. これは神の国を探し求めるという意味でもあります。 Энэ нь болохоор бас нөгөө утганд Бурхны хаанчлалыг хайж байгаа гэсэн үг байна. そして聖書の約束は、 Тэгээ Библиэлд амласан амлалт 神の国を求めるなら Бурхны хаанчлалыг ирж хайх юм бол 何でしたっけ？ юу гэж яддаг вүлээ дараа нь?必要なもの与える. 必要なものを与えられる。 Бүх зүйл нэмэгдэж өгнө гэж хэлсэн байдаг. 皆さんこれね、現実じゃないってよく言うんですよ。 За энэ зүйлийг ингээ бодоод үзэхэд яг бодит амьдрал биш юм шиг санагдчих で юм も байна. 信じてください。 Гэсэн ч гэсэн та энэ үгэнд итгээрэй. なぜかというと、多くの信仰者はそのようにして生きてきたんです。 Яг тэгвэл энэ хорвоо дэлхий дээр итгэж байгаа бүх итгэгчид энэ үгэнд итгэдэг учраас そして神様は本当に与えてくださってるんですね。 итгэдэг учраас Бурхан тэр хүмүүс тэр зүйлийг нэмж өгдөг юм аа. 私の知り合いの牧師もそういう人がいます。 За миний таньдаг пастор ч も гэсэн う明 байгаа. 日のご飯がないという時です。 Тэр пастор маргааш идэх хоолгүй болсон үе байсан. 私は日本に来て牧師となってね、もう韓国からね、何年も牧師やってるけど、日本に来て何年も牧師しているけども、 Би ингээд Солонгосоос ингээд Японд ирээд айгүй олон жил пасторын ажил хийсэн ч гэсэн もう明日のお米買うお金もない。 маргааш будаа авах мөнгөгүй бүр болцсон байна. もう自分の米のね、ストックも一つもない。 Миний будааны хайрцагт бүр нэг одоо ширхэгч 明 будаа. 日からどうやって食べていけるんだろうか。 Маргааш та 何も юу ない。 идэж амьдрах вэ гэдэгтээ бүр юу идэж амьдрах вэ гэсэн байдалтайсэн. でも誰かからお米が送られてくるんです。 Тэгтэл хин нэгнээс будаа тэр хүнд ирсэн байгаа. なんでそんなことが起こるんですか？ Яагаад тийм зүйл бий болж байгаа вэ? その人がですね、お祈りしてたんです。 Тэгээ тэр хүн өөрөө залбирч ирсэн байсан. 送る人はですね、神様私は何ができるでしょうってお祈りしてたんです。 Окутай хтог. 送る人がですね。 Явуулж байгаа хүн өөрөө бурхан залбираад бурхан эзэм нь би таны төлөө юу хийх вэ そ гэсэн. したらあなたの牧師にお米を送りなさいって心に迫ったんですね。 Тэгээд бурханаас энэ хүнд энэ пасторт энэ будааг явуул гэж でその бурханаас 心 үг に従ってですね、お米を買って牧師のところに届けたんです。 Тэгээ зүр сэтгэлээ дагаад будаа худалдаж аваад тэр пастор руу явуулсан ба. その牧師はですね、明日のお米がないと神様に祈ってたんです。 Тэгээ тэр пастор маань маргааш идэх будаа байхгүйгээ залбирч ирсэн. でも神様は必ず与えてくださるんです Гэсэн ね。 ч гэсэн бурхан тэр хүний залбирал гуйлтанд заавал хариулдаг それ юм. は一度や二度じゃないんです。そうです。 Тэр ганцхан удаа мөн хоёрхан удаа биш юм а гэж. 私もこのことを信じますよ。 Би бол энэ бурханы энэ үгэнд итгэдэг. ね、それほど困ってませんけども、 Итгэдэг ч гэсэн одоо миний амьдрал хэцүү болоогүй. でもいつもね、最近ちょっとこうお米のために苦労してます。 Тэгээс сүүлийн үед болохоор одоо будаа үнэтэй болоо те будаа айгаа авах жоохон хэцүү болж байна. 皆さんもお米のために苦労してませんか？ Та бүхэн будаа авахд одоо хэцүү どん болж どん値 байна 段が高くなっていく。 уу? Японд будааны үн өндөр. もしかしたらお米なくなるんじゃないか。 Тэгээ будааны бүр хомсдолд орж магадгүй гэж. もうでもね、祈る時に必ず与えられるんですよ。 Гэсэн ч гэсэн бид нар бурхан залбираад үнэхээр залбирах юм бол 神 бурханаас 様は өгдөг юм аа. 必要を与えてくださる方です。 Бурхан бидний хэрэгтэй бүх зүйлсийг өгдөг юм аа. でも私たちですね、必要じゃないものまで求めちゃうんですね。 Тийм харин бидний эсрэгээрээ бидэнд хэрэггүй зүйлийг хүсэж байдаг. 本当に必要なものは Хамгийн хэрэгтэй зүйл гэж юу вэ? 神の国です。 Тэр бол бурханы хаанчлал 永 юм аа. 遠の命なんです。 Энэ бол мөнхийн ам юм аа. でもこれを人々は分かってないですね。 Энэ зүйлийг хүмүүс ойлгодоггүй юу? さあ、今日はですね、イエス様はそのように話しました。 За Есүс ингэж хэлсэн байна. しかし、イエス様の話を聞いた多くのイスラエルの人たちは Тухайн үед Есүсийн яриаг сонсч ирсэн Израилийн ард түмэн 質問します。Есүсээс асуулт асуусан. 28節に何て言ってますか？ 28節. 28節 28-д юу に гэж хэлсэн бэ? 神の技を行うためには何をすべきでしょうかと言ってます。 Тэгтэл тэд түүнд бид бурхны ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ гэж хэлсэн бэ?
皆さん、何をすべきですか？ За та бүхэн юу хийх ёстой вэ? Бурхны ажлыг гүйцэтгэхийн тулд юу гэж бодож байна вэ? Шинжирэг. そうなんです。 Тийм итгэх. でも、何かしなくちゃいけないと思ってるんですよ。 Гэсэн чинь тухайн үед хүмүүс ямар нэгэн зүйлийг л хийхгүй бол болохгүй гэж бодож байсан. ね。それはですね、永遠の命を得るためにしなければ、何かしなくちゃいけないと思ってるわけです。 Тэгээд тэр хүмүүс юу гэж бодчихсон гэхээр мөнхийн амийг олохын тулд би заавал ямар нэгэн үйлдэл юм уу те ямар нэгэн зүйл хийхгүй бол イ болохгүй エ гэж. ス様の答えは信じることだと言うんですね。 Харин Есүсийн хариулт нь болохоор итгэлийг хэлж байгаа маа. 29節見てください。 29 дэх ишлэлийг харцгаая. イエスは答えられた。 Есүс тэдэнд 神が使わしたものをあなた方が信じること、それが神の技です。 29 та нар түүний илгээс нь нэгэнд итгэх нь Бурхны ажил мөн гэж хариулав гэж. 信じることですね。 Тэгэхээр итгэх явдал байгаа тийм. 何かすることじゃないんですよ。 Ямар нэгэн зүйл хийх зүйл биш. Итгэх явдал. まあ、例えばこれはモーセという人を理解してください。 За жишээлбэл Мосе гэдэг хүнээр бид нар бас жишээ авъя. モーセがね、民が食べ物ないで困ってるっていう話になりましたね。 За тухайн үедээ Мосед хүмүүс бид нар идэх зүйл байхгүй байна гэж хэлж. 指導者としてですね、連れてきてですね、責任感じるわけですよ。 Тэгээ тэр хүн өөрөө ахлагч, удирдагч хүнтэй. Тийм болохоор ард түмэн ингээд нөгөө идэх зүйл байхгүй гэд хэлэхээр тэр 食べ物ないどうしようどうしようってですね、一生懸命探すことをしません。 шимаасаа. しなかったんです。 Тэгээд Мосе ард түмэн идэх зүйл байхгүй гэхэд нь хайж яваагүй баг. 私たちついついそれやりませんか？ Бид нар ч гэсэн тийм зүйлийг хийдэг баг. 誰か食べ物ないって言ったらですね、探しませんか？ はい. 誰かが食べ物ないって言ったら探しませんか？食べ物を。 Тэгээ хин нэгэн идэх хоол унд байхгүй гэхээр тэр хоолыг бид нар хайж одоо идэх юм хайж идэг. でもモーセは違います。 Харин Мосе бол тийм зүйл хийгээд. 神様に祈ります。 Харин Мосе юу хийсэн бэ гэвэл Бурханд хандан そしたら зайлшгүй. 神様の答えは、 Тэгээ Бурханы хариулт болохоор 明日の朝、 маргааш өглөө 地面にマナが降る。 газар дээр маннагийн талах. これはパンのようなものです。 Пан. パンのようなものです。 Энэ бол манна гэдэг маань талах шиг зүйлийг хэлж идэг. ただ信じること、祈ること。 Зүгээр Мосегийн хийсэн зүйл болохоор итгээд залбирсан байна. その子で神様の技がなされ、 Итгээд залбирсны дараа Бурханы ажил өөрөө бий болсон. 必要なものが与えられます。 Бүх хүмүүст хэрэгтэй зүйл өгөгдөж исэн. 信じるだけでいいんです。 Тэгэхээр бидний хамгийн чухал зүйл хийх зүйл маань итгэх явдал юм аа. でも彼らはですね、そのイエス様の話をそのまま信じ、そのままイエス様を信じればよいのに全然分かっていません。 Тухайн үед байсан хүмүүс Есүсийг хэлж байгаа үгэнд нь итгээд тэр үгийн дагуу хийх ёстой байдал ерөөсөө тийм зүйлийг хийгээдгүйсэн. 6章31節見てほしいんですね。 6-гийн 31-ийг харцгаая. そこで彼らはイエスに言った。それでは私たちが見てあなたを信じられるようにどんな印を行われるのですか？何をしてくださいますか？ 30 30ですね。 Тэгээ 30 дээр ингэж хэлсэн байна. Тэд түүнд тийм бол бид хараад танд итгэх ямар тэмдгийг та үйлдэх гэж байна вэ? Та юу гүйцэтгүүлэх гэж байна гэж. 31節には私たちの先祖は荒野でマナを食べました。神は彼らに食べ物として天からのパンを与えたと書いてある通りです。 31дээр нь тэр тэдэнд тэнгэрийн талхыг өгөө гэж бичигдсэнчлэн өвөг дээдс маань цүлд манна идсэн гэцгээхэд. ね、イスラエルの人たちは何かしたら信じるよって言ってるんです。 Израилийн ард түмэн болохоор ямар нэгэн зүйл хийх юм бол итгэнэ гэж бодсон. でもイエス様は違います。 Харин Есүс бол эсэргээр байсан. ね、神が使わした人を信じなさいって言ってます。 Бурхны илгээс нь нэгэнд итгэхийг хэлж байсан. 私を信じなさい。 Надад итгэх гэж хэлж. そしたら神の技が行われるんだ。 Надад итгэх юм бол Бурхны ажлыг та нар өөрсдөө харцгаах болно гэж хэлсэн. これ逆でしょ？ Энэ бол эсрэг зүйл ярьж байна те. 信じることが先だってイエス様言ってるんです。 Есүсийн хэлж байгаа зүйл нь болохоор хамгийн түрүүнд итэг гэж хэлж でもイスラエルの人はじゃあ神様の技が行われるのが先だって言って Харин る。 Израилийн ард түмэн болохоор Бурхны ажлыг бид нэр хармаар байна. Бурхны ажлыг төрүүлж хийхийг хүсэж байна гэж. イエス様が言ってるのは神の使わされたものを信じなさい。そしたら神の技が現れるんだって言ってるん Есүсийн です хэлж байгаа зүйл нь болохоор Бурхны илгээс нь нэгэнд итгээд түүний дараа Бурхны ажлыг та нар харах болно гэж. しかしもっとも皆さんよく思い出してみてください。 Та бүхэн эргэж санаарай гэж хүсэж байна. この話の前にイエス様何しました？ Энэ бүлгийн өмнөх хэсэг дээр юу гарч исэн бэ? 2つの魚と5つのパンで 2 загас 5 талахаар
男5000人の人たちにみんな食べ分けた与えるという奇跡を行ったじゃないですか。 5,000 эр хүнийг хоолсон гэсэн тэр гайхамшигтай зүйл гарсан байна. 彼らはその奇跡を見てるんですよ。 Тэдгээр хүмүүс тэр гайхамшигыг өөрсдөө нүдээр харсан байна. モーセ以上の奇跡を見てるんですよ。 Бүр Мосегоос ч илүү нүдээр өөрсдийн нүдээр харсан байна. それなのにモーセがやったようにやってって言うんです。 Тэгсэн хэрнээ Мосегийн хийж байгаа юм шиг хий гэж хэлж байгаа. ねえ、彼らは全然分かってないということが分かります Тухайн ね。 үед байсан Израильчууд тэр зүйлийг ерөөсөө ойлгохгүй байгаа гэсэн. Тэрийг нь харж иж болж байна. そしてそれを今やってくれたら信じるって言うんですよ。 Тэгээд бас нэг зүйл нь болохоор яг одоо бидний нүдний өмнө хийх юм бол итгэлээ もう гэсэн す юм. でにイエス様やってるじゃない。 Аль хэдийн энэ зүйлийг Есүс Христ хийсэн байна. でも忘れちゃうんです。 Тэр зүйлийг нь аль хэдийн мартсан байна. 今自分の目の前でやってくれってもう一回 Миний 言うんです。 нүдний өмнө хийгээд өгөөч гэсэн. イエス様はその答えにもそういうね質問に対してももうすでに答え出してたんです。 Тэгээд тэр асуултанд нь ч гэсэн Есүс аль хэдийн хариулсан байсан. でも彼らが分からないんです。 Тэгсэн ч гэсэн тэр хүмүүс ойлгохгүй байгаа гэсэн. そこでイエス様は正しく伝えます。 Харин тэр үед Есүс үнэхээр яг зөвөр үнэн зөвөр нь хариулсан байна. 神の技はどのように行われるのか。 За Бурхны ажил гэдэг нь яаж хийгдэж байдаг それ вэ? はモーセが与えたんではなくて天の父である神様があなた方にパンを与えたんだって言ってるんですね。 Тэр нь юу гэсэн үг вэ? Мосе та нарт талах өгсөн юм бишээ. Харин Тэнгэр дэх Бурхан эцэг чинь та нарт өгсөн юм а гэдгийг хэлж байгаа. モーセは使わされたものに過ぎないんだってことです。 Мосе бол зөвхөн Бурханаар хэрэглэгдэжсэн, Бурханаар ашиглагдажсэн нэгэн гэдгийг л хэлж байгаа. イエス様が言ってることはもう一度思い出してください。 Тэгээд Есүсийн хэлж байгааг дахиад нэг санаарай. 6章の29節。 6-гийн 29 дээр. 神を使わしたものをあなた方が信じること、それが神の技です。 6-гийн 29 дээр. Есүс тэдэнд та нар түүний илгээсэн нэгэнд итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав. アーメンですね。 Амен. 皆さんこのことをですね、これからも覚えておいてください。 Энэ үгийг чинь та бүхэн цаашдаа ч гэсэн өөрийнхөө зүрх сэтгэлд оруулаад 神が使わしたものの一番本質はイエス様です。 өнөөдрийн хэлж байгаа ишлийн хамгийн чухал зүйл нь болохоор Бурханы илгээсэн нэгэн гэдэг маань Есүс Христийг хэлээд байгаа юм. イエスを信じることが神の技です。 Тийм болохоор Есүст итгэх нь Бурханы ажил イエスを信じるとどういうことが起こるんですか？ За Есүст итгэх юм бол юу бий болох вэ? あなたの罪から解放されて、 Таны гим нүгэл та гим нүглээс чөлөөлөгдөх. 神様と私たちはつながって、 Бид Бурхантай холбогдож 神の国の相続者となって、 Бурханы тэр Тэнгэрийн улсын өв залгамжлагч. 神様の子供の特権が与えられて、 Бурханы хүүхэд болох тэр эрхэм нандин эрхийг биднэрт өгөх юм аа. 永遠の命のよみがえりが約束されています。 Мөнхийн мөнхөд амьлах тэр амлалт бас биднэрт өгөгдсөн байна. これはどんな人に与えられるんですか？ Энэ ямар хүнд өгөгдсөн юм бэ? よみがえったら信じるよじゃないですね。 Дахин амьлахаараа итгэж байгаа тэр зүйлийг яриаг байгаа. 神様今私のところに来たら信じるよじゃないんですね。 Бурхан эзэм та миний зүрхсэтгэлд яг одоо ирээш тэгэх юм бол би итгэе гэж байгаа. Тийм 信 итгэж じたものにそういうことが起こるんです。 Харин эсвэргээрээ Бурханд итгэсэн хүний зүрхсэтгэл тэр зүйл Бурханы ажил бий болсон юм. 信じたものに神様は神様の子供の特権を与えるんですね。 Бурханд итгэсэн хүнд Бурхан өөрөө миний хүүхэд болох тэр эрхэм нандин тэр онцгой эрхийг Бурхан өөрөө өгдөг. ヨハネの福音書の1章の12節にこのように書いてありますね。 За Иохан номын 1章の12節です。 3 дугаар Иохан 1-ийн 2 дээр ингэж хэлсэн байдаг. 読んでみますね。しかしこの方を受け入れた人々、すなわちその名を信じた人々には神の子供となる特権をお与えになった。 ごめんなさい. ヨハネの福音書の1章の12節です。 Иохан 1-ийн 12. ヨハネの福音書の1章の12節、その名を信じた人々には神の子供となる特権をお与えになっ За た。 энэ дээр харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэгчдэд тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө гэжсэн. ね、信じたものに与えられるんです。 Энэ болохоор итгэсэн нэгэнд өгдөг зүйл. 与えられてから信じるんじゃないんですよ。 Өгсөн болохоор итгэж байгаа зүйл биш юм. 神の技っていうのはそういうものなんです。 Бурханы ажил гэдэг маань энэ зүйлийг хэлж байгаа. さあ、この天からのパンっていうのをもう少し皆さん見ていきたいと思うんですけども、 За Тэнгэрээс ирсэн амийн талах гэж яриад байна. Энэ зүйлийг бас тодорхой хэлье. 神のパンは天から下って世に命を与えるものですと6章33節に書いてありますね。 За 33-ыг бүгдээрээ харцгаая. 6-гийн 33 дээр учир нь Тэнгэрээс буун ирж ертөнцид амийг өгдөг нь Бурханы талах юм гэлээ гэж. この天からのパンは
食べ物以上のものなんです。 За тэнгэрээс буун ирж байгаа энэ талах гэдэг маань болохоор идэж уух яг бодиттой зүйлээс бас それは өөр зүйлийг хэлж байгаа. 永遠の命を与えるパンなんですね。 Энэ болохоор мөнхийн амийг өгдөг талахыг хэлж байгаа маа. ですからね、皆さん生産式のパンはこれは永遠の命を与えるものじゃありません。 За өнөөдөр бидний эзэн бурхны зоог одоо энэ талах энэ бол мөнхийн амийг өгдөг зүйл биш байгаа. これは永遠の命を形にしたものだけです。 Энэ болохоор мөнхийн амийг дүрслэлээр одоо хэлбэрээр гаргаж байгаа зүйл. イエス様が与えようとしている永遠の命のパンは Харин Есүсийн өгөхийг хүсэж байгаа тэр мөнхийн талах гэдэг зүйл маань 信じた者に復活を与えるという永遠の命です。 энэ болохоор итгэсэн нэг нь мөнх амийг итгэсэн нэг нь дахин амьлтыг өгнө гэсэн бурхны үг. で、この復活には2つの意味があります。 За дахин амьлт гэдэгт нь хоёр утга байгаа. 私たちの人生が復活していくことです。 Бидний амьдрал дахин сэргэж дахин амьлна гэсэн үг. 今まで神を知らないで生きていく無価値な生き方よりも бидний амьдрал урд нь итгээгүй байхдаа ямар ч үн цэнтэй 神を信じて価値ある生き方に変わっていくん харин です。 бурхан эзэнд итгэсний дараа бидний амьдрал үн цэнтэй болж хувирсан. 神様が私と共にいるということが分かり、 Бурхан надтай хамт оршин байгаа гэдгийг би өөрөө мэдрэх. 神様が私を愛しているということが分かり、 Бурхан эзэн намайг хайрлаж байгаа гэдгийг би мэдэх болно. 神様が私のためにこの導いてくださるということが分かる。 Бурхан намайг өөрөө өдөртөж чиглүүлж байгаа гэдгийг би өөрөө мэдэх болно. 今までは全然そういうの知らなかった。 Урд өмнө итгэхээс өмнө би энэ амьдралаа юусаа もう амьдраагүйсэн. 全ての人と同じように一生懸命働いて、一生懸命食べ物のために尽くして、一生懸命子育てしてって一生懸命やるけども、 Би урд нь итгэхээс өмнө энгийн бусад хүмүүстэй адилхан ажиллаж амьдраад үр хүүхдээ өсгөөд амьдраад ажиллаад байдаг гэсэн. でもなんか虚しくなっていくんですね。 Харин тэгэж энэ амьдралаар амьдрах юм бол миний амьдрал хов хоосон болж. 自分がなぜどこから来てどこに行くのかわからないからです。 Яагаад хоосон байна вэ гэхээр би хаанаас ирээд хаашаа явж байгаа гэдгээ мэдэхгүй болж. 聖書はわかりやすく説明しますね。 Харин Библиэлд энэ зүйлийг маш тодорхой 私た хэлсэн ちはどこから来たんですか？ бид нар хаанаас ирсэн юм бэ? 天地を作られた神様から始まってます。 Бид нар тэнгэр газрыг бүтээсэн бүтээгч эзнээс ирсэн юм そ аа. して私たちは今も神様によって作られているということがわかるんです。 Одоо ч гэсэн бид нар бурхнаар бас бүтээгдэж байгаа гэдгийг ойлгоо. 私たちはどこに向かっていくんですか？ Бид нар хаашаа чиглэж явж байгаа вэ? 神様が用意している完全な神の国です。 Бурхны бэлтгэж байгаа тэр бүрэн төгс тэр бурхны хаанчлал бурхны мөнхийн ус руу бид нар чиглэж явж байгаа маа. どこから来てどこに行くのかはっきり分かってるんです。 Хаанаас ирээд хаашаа явж байгаа гэдг нь маш тодорхой бидний амьдралд харагдчихэв. でも多くの人はそれを知りません。 Гисэн хэдий ч гэсэн итгэдэггүй хүмүүс энэ зүйлийг мэдэхгүй байдаг. 無価値な生き方ですね。 Энэ бол үн цэнэгүй амьдрал юм аа. でも神を知った時に価値ある人生に変わっていくんです Харин бид ね。 нар бурхан эзэнд итгэсний дараа бидний амьдрал үн цэнтэй болж これが байгаа. 一つ目の蘇りです。 Энэ бол дахин амьдралтын нэг そしてもう一つの蘇りはイエス様がもう一度来られた時に дахиад нэг хоёр дахь утга учир нь болохоор Есүс Христ энэ хорвоод хийдээр дахин 私たちが完全に永遠の命に変えられることです。 Тэр үед бид нар үнэхээр бидний амь мөнхөд тэр өөрчлөгдөж дахин 今 амьд も болно. 実は永遠の命に入ってるんですよ。 Бид нар одоо яг итгэж байгаа яг одоо энэ байгаа бие минь болохоор мөнхийн амь руу орсон 信 байгаа. じた時から永遠の命です。 Би итгэснийхаа дараа мөнхийн амь руу ордог. でも永遠の命って言っても一度肉体は死にます。 Мөнхийн амь гэдэг нь болохоор бидний энэ махан бие нэг удаа одоо өвөхийг で хийж байгаа. も必ずイエス様の時に蘇るので、 Харин Есүс Христ энэ хорвоод хийдээр ирэхэд бид бас махан бие この約束が成就するので、 энэ амлалт нь юу биелээ олох болно. 今から永遠の命なんです。 Тэгээд тэр үеэсээ эхлээд мөнхийн амьтаа болно. もしイエス様を信じてなかったら、 Харин Есүс Христ итгэхгүй бол 永遠の命はどこから始まるんですか？ мөнхийн амь хаанаас эхлэх вэ? 始まりません。 Энэ бол эхэлж чадахгүй зүйл юм аа. だからイエスを信じてほしいんです。 Тийм болохоор үнэхээр энэ сууж байгаа хүмүүсийг их эзэн Есүст итгэхээс あなたが生きている間にイエスを信じてほしいです。 та өөрөө амьд байх үедээ энэ хорвоод хийдээр амьдарч байгаа үедээ их эзэнд итгэхээсээ そしてこれを後回しにしてはいけません。 энэ зүйлийг дахиж бүр ингэж дараа болъё гэж бүх хойшлуулаарай гэж. あなたの明日がわからないからです。 Та маргааш юу болох, таны амьдралд юу болохыг та өөрөө イエス мэдгүй. 様がいつ来るかわからないからで Есүс す。 Христ энэ хорвоод хийдээр дахин хизээ ирэхийг хинч мэдгүй. だからイエスをすぐに信じてほしいと願い Тэгэхээр ます。 одоо яг одоо та бурхан эзэнд итгэхээсэй гэж хүсэж байна. さあ、皆さんこの永遠の命についてイエス様は話しました。 За одоо ингэж бид нар мөнхийн амийн талаар ярьж байна. イエス様が与えたいのは永遠の命だ。 Есүсийн өгөхийг хүсэж байгаа зүйл нь мөнхийн амь юм. でもイスラエルの民はそれを理解できません。 Харин тухайн үед байсан Израилийн ард түмэн тэр зүйлийг ерөөсөй ойлгохгүй байгаа. まずちょうだいって言ってるんですね。 Хамгийн түрүүнд өгөөч ээ, бидэнд өгөөч ээ гэсэн тийм зөрсгөлтэй. 6章34節見てくださ За い。 34-ыг харцгаая. そこで彼らはイエスに言った。主よ、そのパンをいつも私たちにお与えください。 34 дээр эзээ энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв.
イエス様は何度も言ってますよね。イエス信じたら与えられる。 Есүс маш олон удаа хэлсэн байна те. Итгэх юм 信 бол じ үг たら болно. 神の技を見ることができる。 Та нар итгэх юм бол Бурхны ажлыг харах болно. イエス様が言っているこの約束を信じることができないんです。 Тухайн үед байсан Есүсийн ярьж ирсэн энэ зүйлд тухайн хүмүүс итгэхгүй байсан. ですからイエス様はついに彼らに宣告するんですね。 Тэгэд Есүс бүр сүүлдээ тэр хүмүүст хэлсэн байгаа. 6章の36節です。 36дээр хэлсэн. しかしあなた方に言ったように、あなた方は私を見たのに信じません。 Харин та нар намайг харсан боловч итгэхгүй гэж би та нарт хэлсэн юм. ねえ、イエス様を目の前に見てるんですよ。 Есүс Христийг яг өөрийнхөө нүдний өмнө イエス харсан. 様の奇跡を目の前で見てるんですよ。 Есүсийн гайхамшгуудыг хийсэн гайхамшгуудыг нүдний イエ өмнө ス様 харсан. が直々にね、このことについて伝えてるでしょ。 Тэгээ Есүсийн ярьж байгаа амаар ингээ бүр сонсч ирсэн баг. それを信じないんです。 Тэр зүйлд нь итгэж чадахгүйсэн. この後もですね、この6章の36節以降もですね、イエス様とイスラエルの人々は論争します。 Тэгээд одоо энэ 36-аас дараагийн ишлүүдийг уншихад хүмүүс Есүстэй маргалдаж эхэлж байсан. そしてですね、だんだん彼らの不信仰が見えるようになります。 Тэгээ маргалтаад байхад Есүс тэр хүмүүсийн итгэлгүй байдлыг харж ирсэн. ね、実はこの信仰について論争する人は信じていないのと同じなんだと思っ Яг てくださ үүндээ い。 одоо Бурхны үгэн дээр маргалдаж байгаа хүн нь болохоор итгэдэггүй те итгэхгүй ямар ч итгэлгүй хүнтэй адилхан юм аа гэж. 今日のお昼ですね、ちょっとこう相談があったんです。 За өдөр надтай нэгэн хүн надтай юм ярьсан зөвлөгөө авсан それは байна. ですね、その方のお母さんが教会に行ってるんですね。 За тэр хүний ээж нь манай цуглаанд явдаг хүн байсан. そしてお母さんがですね、その教会をね、やめて違う教会に行きたいって言い始めたんです。 Ука сан. そのお母さんが。 Тэгээ тэр ээж нь энэ цуглаанаа болоод өөр цуглаанд ямаар байна гэж хэлчихсэн. なぜですかって聞きました。 За яагаад вэ гэж асуусан. それはですね、寄付をたくさんする人には歓迎されてて、寄付をしない人はですね、あまり歓迎されてないっていうそういうのを見たそうなんです。 За тэр хүн ямар бодолтой байсан гэхээр одоо ингээ өргөл өргөсөн хүнд нь хүмүүс айгүй сайхан хандаа те. Эсрэгээр өргөл өргөхгүй хүнд нь одоо тийм сайн хандахгүй байна гэсэн тийм бодолтой. 多分献金のことだと思うんですね。 Тэр нь болохоор одоо бурхан өргөж байгаа одоо өргөлийн талаар ярьж байгаа хаа гэж бодож байна. おそらくまあ話してるのももしかしたら本当かもしれないし、わからないです私には。 Гэтэ тэр үг нь яг үнэн үү үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй л байна. でも皆さんがもしそういうふうに感じたらどう思いますか？ Хэрвээ та бүхний зүрх сэтгэл тийм зүйл мэдрэгдвэл яах вэ? どう思いますか？ Юу гэж бодох вэ? どうします？ Юу гэж бодох вэ? やっぱりそのお母さんのようにですね、他の教会行っちゃおうかなって思います。 ээж 思ったり нь しますよ цуглаан ね。 руу одоо явчих гэсэн тийм бодолд хүрэх үү? Тийм бодолтой болох уу? でもね、これね、実は正しくないんですね。 Яг үндэ бол энэ бол зөв биш юм аа. どういうことでしょう？ Ямар утга учиртай юм бол. 聖書に基づいてどのように対処すべきかをちゃんと理解しなきゃいけないんです。 Тэгэхээр тэр хүний одоо шийдвэрлэх асуудал нь яг Библиэл дээр тулгуурлаж те Библийн үндсэн зарчим нь юу вэ もしそれが事実だったとしますよ。 За тэр тухайн болсон зүйл нь яг үнэн байлаа гэж そしたらその女性は何をすべきでしょうか？ үнэн байлаа гэж бодоход тэр эмэгтэй юу хийх ёстой? それはよくありませんとちゃんと伝えるべきですね。 Тэрийг нь болохоор одоо надад хандж байгаа та нарын хандлага тийм сайн биш байна гэж хүмүүст хэлэх хэрэгтэй. たとえ牧師であってもですよ。 Тэр хүн пастор байсан ч гэсэн. それはよくありませんと伝え Тэр るべきで сайн す。 зүйл энэ хийж байгаа энэ зүйл чинь сайн биш байна гэж хэлэх で хэрэгтэй. でもね、牧師に伝えるときにはですね、一人でやってはいけないって聖書に書いてあるんです。 Тэгээд хэрвээ пастор хүнд хэлийг гэхэд ганцаараа бол хэлэхэд болдог. 必ず2人3人で牧師に対してそれは違うと思うんですって伝えなきゃいけ Хэрвээ ないんです。 пастор хэлий гэж аваад ганцаараа биш хоёр юм уу гурван хүнтэй хамтдаа байж пасторт хэлнэ гэсэн үг Библиэлд бичсэн байна. そして牧師がそれを認めて悔い改めれば、それはもう終わるわけですね。 Хэрвээ тэр одоо хүннээс ирж байгаа тэр одоо зөрчилдөөн ч юм тэр зүйлийг нь пастор нь хүлээж аваад гимшээд тэгэх юм бол тэр асуудал шийдэгдэнэ. でも牧師はね、そんなことないって言い始めたらどうなりますか？ Харин пастор нь хүлээж авахгүй. Гүүгүү би тийм болоогүй, тийм байхгүй ш тэгээд хүлээж авахгүй л яах вэ? そしたらもうその教会は変わらないですね。 Тэгэх юм бол тэр цуглаан өөрчлөгдөхгүй гэж. そしてそこにはもうね、同じ思いになってね、教会生活をすることは難しいですね。 Тийм болохоор тэр цуглаан өөрчлөгдөхгүй, одоо гимшил ирэхгүй, өөрчлөгдөхгүй байх юм бол тэр хിവэрэл байгаа. そういう時に初めて教会を離れるということはあるでしょう。 Тэгэх юм бол тэр цуглаанаас явж болно гэж. でもね、こういう場合はいいんですよ、まだ。
бас эсрэгээр Юусны ийм тохиолдол байж болно. ちゃんと認めるか認めないかっていう悪いことに対してですけども、 За одоо ямар нэгэн муу зүйл боллоо гэхэд тэр зүйлийг хүлээн で зөвшөөрөх も хүлээн зөвшөөрөхгүй 信 зүйл байна. 仰論争の場合にはどうなりますか？ Эсрэгээрээ бидний итгэгч хүн итгэлийн хувьд тэр зүйлийг яаж шийдэх вэ? 技を見せろ。 За бурхны ажлыг харуулаач ч юм уу. 信じるだけでいいんだ。 Зүгээр итгэхэд болно ч юм уу. でもそんなのね、人間関係が良くなきゃダメだ。いろんな論争が起こるわけですよ。 Хүмүүс хоорондын харилцаа бас тэрэнд нөлөөлнө маш олон зүйл нөлөөлөх. どうしたらいいですか？ Яавал дээр вэ? とにかく信じることです。 Энэ дээр болохоор ямар ч зүйл байсан итгэхийг 信 хийж じ байгаа. た通りに進むことです。 Итгэснийхаа дагуу урагшлага хийж байгаа. 論争することではありません。 Хоорондоо маргалдах зүйлийг хэлээгүй юм аа. ですから信仰論争をするのはやめた方がいいということですね。 Та бүхэн зөвлөхөд итгэлийн тал дээр хоорондоо бүү маргалдаасаа гэж. その人が信じている通りにやっていくっていうのがすごく大事なことで Тэр す。 хүний бурханд итгэж байгаа итгэлийнхэн дагуу байх нь хамгийн чухал юм. さてイエス様が与えようとしているのは天からの命のパンですね。 За Есүсийн өгөхийг хүсэж байгаа зүйл нь болохоор Тэнгэрээс өгж байгаа талах гэж хэлж байна. でこのパンは私たちに霊的な満たしを与えてくれます。 За тэр бурхан Тэнгэрээс өгж байгаа талах гэдэг нь болохоор бидний хэрэгтэй тэр сүнслэг байдлыг 35節にそのように書いてありますね。 За 35дээр бичсэн イエ байна. スは言われた。私が命のパンです。私のもとに来る者は決して飢えることがなく、私を信じる者はどんな時にも決して乾くことがありませんと言っていま За す。 Есүс тэдэнд амийн талах бол би байгаа юм. Над руу ирдэг нь үлсэхгүй, надад итгэдэг нь хизээч цангахгүй гэж хэлсэн. これは霊的な満たしです。 Энэ болохоор сүнслэг дүүргэлтийг хэлж байгаа юм. イエス様がまずしたいのはあなたにその神様が共にいるということが分かってほしいと思っています。 Есүсийн хамгийн их хүсэж байгаа зүйл юу вэ гэх юм бол тантай бурхан эзэн хамт байж таны сүнсийг таны зүрх сэтгэлийг 神様があなたを愛しているということをもっと知ってほしいんです。 намайг би чамайг хайрлаж байгаа гэдгийг бурхан эзэн улам илүү мэдээсэй гэж хүсдэг. 神様あなたを導くということをもっと知ってほしいんです。 Би чамайг энэ хорвоодлыг дээр удирдан чиглүүлнэ гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. 神様との霊的な関係です。 Тийм болохоор бид нар бурхантай холбогдох тэр сүнслэг холбоо хийж байгаа юм. イエス様が与えたいのはまずそれなんだということを覚えてくだ Есүсийн さい。 өгөхийг хүсэж байгаа зүйл нь энэ зүйл юм хамгийн түрүү. だから神様との関係があるから飢えることも乾くこともないという意味を持ってるんですね。 Тиймээс бид нар бурхантай хамт холбогдох юм бол үлсэхгүй, цангахгүй гэж хэлсэн байна. これが神様が一番与えたいものです。 Энэ бол бидэнд өгөхийг хүсэж байгаа хамгийн чухал зүйл нь энэ зүйл юм аа гэж. 食べ物以上に与えたいものです。 Бурхан бидэнд үнэхээр тэр идэж уух зүйлээс илүүгээр тэр сүнслэг зүйлийг じ өгөх ゃ гэж あ байна. このパンはどのようにしてどのようにして手に入るんですか？ За энэ талхыг бид нар яавал өөрийнхөө одоо гарт оруулж болох вэ гэж. Яавал бидэнд энэ どうやったら手 талхыг に入るんですか？ яавал энэ талхыг бид нар олж чадах вэ? 35節を見てください。書いてありますよ。 35節. 신지루. 信じる。そうですね。もう一つ。 За дахиад нэг нь итгэх.神様のところに行く. そうですね。イエス様のところに行き、イエス様を信じるということです。 Энэ болохоор Есүс дээр очиж Есүст итгэхийг хэлж байгаа юм аа. 天の父なる神様に直接行けないんです、私たち。 Тэнгэр газрыг бүтээсэн бурхан эзэн рүү бид нар шууд бол очиж чадахгүй. イエス様を通さないといけないんです。 Есүс Христээр дамжиж л очиж болох. あるですね、韓国の大学生がですね、このようなお祈りをするんです。 За нэгэн Солонгос их сургуулийн оюутан ингэж залбирч ирсэн. 最後の祈りにですね、天の父なる神様の名前でお祈りしますって祈るんです。 Хамгийн сүүлчийнхаа одоо үгэн дээрээ Тэнгэр газрыг бүтээсэн эзний нэрээр залбирч байна гэж хэлсэн. そうするとですね、みんなですね、へってこう向くんですね。 Тэгэж залбирахад хүмүүс ингээ гайхаж ирсэн. みんなクリスチャンは知ってるじゃないですか。 Бүгдээрээ христч хүмүүсүүд яаж залбирдгийг イ мэддэг. エスの名前で祈りますってね、言ってるじゃないで Бид す нар か。 хамгийн төгсгөлд нь Есүсийн нэр дээр залбирч байна гэж хэлдэг. その男子その学生だけね、一人だけね、天の父なる神様の名前で祈りますって言うんですよ。 Тэгээ тэр Солонгос эрэгтэн Тэнгэр газрыг бүтээсэн эзний нэр дээр залбирч だ байна. からね、みんなね、なんでそんな祈りするんだろうってね、気になったんです。 Тэгээ яагаад ингэ залбираад байгаа юм болоо гэж бас гайхаж ирсэн. でね、聞いてみたんです。 Тэгээ яагаад ингэсэн ингэ あ асуусан. なたどうしてそういうね、天の父なる神様の名前でお祈りしたんですかって聞くんです。 Чи яагаад Тэнгэр газрыг бүтээсэн эзний нэрээр залбирч ийн гэж хэлсэн юм そした бэ? ら学生はですね、だって天の父なる神様はイエス様よりも偉い人でしょ。 Яагаад гэвэл тэр Тэнгэр газрыг бүтээсэн бурхан болохоор Есүсээс илүү эцтэй гэж хэлсэн. だからもっといいお祈りだと思うの。 Тийм илүү агуу учраас миний залбирал тийшээ очно гэж бодсон. これは違いますね。 Энэ бол өөр зүйл.
なぜ違うんですか？ Яагаад өөр вэ гэж. 私たちはイエス様を通して天の父なる神様にお祈りが届くんです。 Яг тэгвэл бид нар Есүс Христээр дамжуулж Тэнгэрдэг Бурхан эзэн рүү бидний залбирал хуульд очдөг юм. イエス様を通さないと神様につながらないんです。 Есүс Христээр дамжихгүй бол Бурхан эзэн рүү очиж чадахгүй. ここも同じです。 Энд ч гэсэн адилхан байна. イエス様のところに来て、 Есүс Христээр イ ирж エス様を信じて、 Есүс Христэд итгэж 天の父なる神様とつながるんです。 Тэнгэр Бурханд эзэнтэй холбогдно гэж. イエス様を抜きにして、 За Есүс Христийг алгасаад 天の父なる神様とつながってもつながりません。 Есүс Христийг алгасаад Есүс Христээр дамжихгүйгээр Бурхан эзэн рүү очно гэвэл энэ бол боломжгүй зүйл. イスラム教の人がそれでしょ。イスラム教の人はそれです。 Исламын шашинтай хүмүүс ингэдэг ба. イスラム教の人はイエス様を抜いて自分たちが天の神様とつながろうとしてるんです。 Исламын шашинтай хүмүүс болохоор Есүс Христийг орхигдуулаад Бурхантай шууд холбогдъё гэсэн тийм. でも彼らの中にはですね、神様が内在しません。 Харин тэдний зүрх сэтгэл нь Бурхан эзэн өөрөө оршин байдаг. だからお祈りの時は熱心ですよ。一生懸命お祈りす Харин る。 бид нар залбирахтаа үнэхээр чин сэтгэлээсээ залбир. でもお祈り離れたらね、彼ら全然変わっちゃうんですよ。 Харин залбирахтаа маш тийм чин сэтгэлээсээ залбирдаг хэрнээ залбирлахаа болох юм бол шал өөр амьдралтай болдог. 愛に生きる人たちじゃないですね。 Хайраар амьдрдаг хүмүүс биш байдаг. やっぱりね、イエス様がちゃんといないんです。 Харин тэр үед тэр хүмүүсийн залбиралд нь 神 Есүс 様とつながってないんですね。 Есүс Христтэй Бурхантай холбогдоогүй хүмүүс. 霊的に満たされたいと思うなら、 Сүнслэг та хэрвээ сүнслэг байдлыг イエス様の дүүргэж 命のパンをね、霊的なパンを受けたいと思うなら、 тэр сүнслэг ам болсон талхыг нь хүлээж авъя гэж イエス хүсэж 様の байгаа. ところに来て、 Есүс Христэд イエ ирж ス様を信じることです。 Есүст итгэхийг хэлж байгаамаа. では肉体のことを無視するんですかって、キリスト教はそういう考えなんですかっていうふうにね言われるんですね。 За тэгээ эсрэгээр те сүнслэг гэж зүйл яриад хахад махан бидний энэ бие махбодыг одоо үгүйсгэж те бие махбодыг үгүйсгдэг Христийн шашин гэж бас хүмүүс ярьдаг. 先ほども言いましたね。 За түрүүн бас ярьсан байгаа. このような論争は За бид нар хоорондоо маргалдаж хэрэглэдэг юм бол 神を信じてないのと同じです。 Бурханд итгэхгүй байгаатай адилхан юм аа. ね、肉体を無視することではありません。 Энэ дээр бидний махан биеийг үгүйсгэж байгаа зүйл биш юм аа. 肉体の必要、生活の必要は神様が与えてくださいます。 Бурхан бидэнд хэрэгтэй байгаа тэр зүйл бидний биед хэрэгтэй байгаа бүх зүйлийг Бурхан өөрөө өгдөг. 神様との霊的な関係を求めるときに必要な肉体の必要なものが与えられるんです。 Бурхан бид Бурханаас сүнслэг тэр зүйлийг бид нэр хүсэх юм бол Бурхан бидэнд эргүүлээ тэр махан биед хэрэгтэй одоо биед тижэл хэрэгтэй бүх зүйлийг өгдөг. モーセの時もそうですね。 Мосед ч гэсэн адилхан байсан. イエス様の時もそうです。 Есүсийн үеч гэсэн адилхан байсан. 変わらないですね。 Энэ зүйл бол хизээш өөрчлөгдөхгүй юм. 神の国を求めれば肉体の必要が与えられる。これが聖書の約束です。 Бурхны хаанчлыг бид нар ирж хайх юм бол бидэнд хэрэгтэй махан бие болоод бие махбодод хэрэгтэй тэр зүйл бас өгөгддөг юм аа. この言葉を言ったの誰ですか？ Энэ зүйлийг хэлсэн нь хэн билээ? イエス様ですね。 Есүс өөрөө хэлсэн. イエスを信じるんですよ。 Тийм учраас Есүс өөрөө хэлсэн учраас Есүст イエスの語られたことを信じるんです。 Есүсийг хэлсэн үгэнд нь итгэх そ юм. してその通りになるんです。 Яг хэлсний дагуу нь болох юм аа. じゃあ今度心の問題はどうでしょうか？ За дараа нь бидний зүрх сэтгэлийн асуудал юу болох вэ? 心と体ってつながってますよ。 За хүний бие сэтгэл гэдэг бол холбоотой байдаг. 心が弱ると肉体も弱ります。 Бидний зүрх сэтгэл өвдөх юм бол бидний бие бас өвдөж ирдэг. だから日本ではですね、肉体を強くして心を強くしようというそういう教えがあるんですね。 Японд ямар сургаал байдаг гэхээр биеэ хүчтэй болгож бие сэтгэлээ хүчтэй болгоно гэсэн тийм сургаал номлол байдаг. 健全な精神は健全な肉体に宿るというふうな言い方します。 Эрүүл бие байж ич эрүүл одоо оюун бодол эрүүл сэтгэл だか байна. らいろいろとこれから体のトレーニングすると心も良くなっていくんだというん За です би ね。ингээд цаашдаа те бие бялдарчуулаад ингээд фитнест яваад хүчтэй болох юм бол миний сэтгэл ч гэсэн дагаад хүчтэй болно гэж байна. またですね、霊と心もつながっています。 Тэгээ сүнс болоод би бас холбоотой байдаг. 霊というのは神様との関係ですね。 За сүнс гэдэг маань бид нар бурхантай холбогдож байгаа зүйл. そして心というのは私たちの内側にあるんですね。 Зүрх сэтгэл гэдэг маань бидний бие махан дотор байдаг. 神様とつながるのはどうしたらいいんですか？ За бидний бие сэтгэл бурхантай холбогдохын 同じ質問何回聞きますけど、 はい. 同じ質問何回しますけど、 За би танаас адилхан асуултыг хэд удаа 神 асууад. 様とつながるには За бурхантай холбогдохын тулд 信じるんでしょ？ итгэх зүйл. 信じるというのは心の活動ですよ。
За итгэн гэдэг маань зүрх сэтгэлдээ хийж байгаа үйл явдлыг. あなたの心が信じると決めたなら神様とつながるんです。 Таны зүрх сэтгэл итгэлээгээ шийдэх юм бол бурхантай холбогдно гэж. ですから霊と心もつながっているんです。 Тийм учраас сүнс болоод сэтгэл нь холбоотой байдаг. ですからね、皆さん心と体と霊が健全であるというのはとても重要なんです。 Тийм учраас бидний бие болоод сэтгэл сүнс нь энэ гуруулаа эрүүл байх нь хамгийн чухал юм аа. 心が傷んでいると体も痛み、 Бидний зүрх сэтгэл өвдсөн байх юм бол бидний бие бас өвдөнө. 霊も痛みます。 Бидний сүнс бас өвдөнө. 霊が痛むと Бидний сүнс өвдчих юм. 心も体も痛みます。 Бидний сүнс өвдтэй байх юм бол бие болоод сэтгэл минь өвдөнө гэж. じゃあどうしたらいいんでしょう。 За ингээд яах ёстой вэ бид нар өвдөхгүй тул. ヨハネの第3の手紙の2節を見ていきたいんですね。 За 3 дугаар Иохан номыг бүгдээ үзцгээе. ヨハネの 3 第3の手紙です。 дугаар Иохан. 黙示録の2つ前ですね。 За ишлэл номын урд байгаа. 愛する者よ、あなたの魂が幸いを得ているように、あなたがすべての点で幸いを得、健康であるように祈ります。 За 3 дугаар Иохан 1:2 дээр ингэж хэлсэн байна. Хайрт минь сэтгэл чинь сайн сайхан буян адил бүх зүйл чинь сайн сайхан эрүүл инх байгаасаа химээн би залбирч байна гэж. はい。 Амен. この御言葉を覚えておいてください。 Энэ ишлэлийг та чэйшлээрэй гэж хүсэж байна. 神様が皆さんに願っている姿です。 Энэ болохоор бурхан бидэнд өөрийнхөө бодлыг хүсэж байгаа зүйлээр энэ үгээр илэрхийлсэн юм. ヨハネが個人的に書いた手紙ですが、 За Иохан бол өөрийнхөө хувь хүний үүднээс бичсэн. 間違いなく神様も同じ思いです。 захиа байгаа ч гэсэн энд бол бурханы бодол зүрх сэтгэл шиг. 神様はまずあなたに魂に幸いがあるようにと願っているんですね。 хамгийн түрүүнд танд бурхан юу хүсэж байна гэвэл таны сүнс сэтгэл ингээ эрүүл зөв сайн сайхан байгаасаа гэж хүсэж байгаа. これは皆さんの霊の問題です。 Энэ бол бидний сүнслэг зүйлийг хэлж байгаа юм. 神様とつながっているかどうかの問題で Энэ す。 сүнслэг зүйл нь бид нар бурхантай холбогдож байна уу үгүй гэдгийг それがまず満たされるということが大事なんです。 энэ зүйл нь хамгийн түрүүнд сүнс нь бид нар бурханаар дүүргэх юм. それが分かったら、 Энэ зүйлийг бид нар өөртөө мэдэх юм бол すべての点で幸いを得て、 бүх зүйл дээр сайн сайхан また зүйлийг 健康であるようにと願っているんですね。 миний бие өөрөө эрүүл их байна гэж. そのように導かれるからです。 Яг үүн шиг бурхан биднийг удирдах юм аа гэж. そのようにですね、まず霊的に満たされた次はですね、肉体的にも健康になります。 Хамгийн түрүүнд бид нар сүнслэг байдлаар дүүргэгдээд түүний дараа миний зүрх сэтгэл болоод бие махбодод эрүүл болж холбогдно гэсэн. そして心も満たされていきます。 Тэгээд миний зүрх сэтгэл ч гэсэн бас дүүргэгдэнэ. 非常に大事なんですね。 Энэ бол үнэхээр чухал зүйл. ですからまず霊を大事にしてください。 Тийм болохоор та бүхнээс хамгийн хүсэж байгаа зүйл болохоор сүнслэг байдлыг дүүргээсэй гэж хүсэж байна. さあまた何でも聞きますよ。 За би дахин асууж байна. それはどうしたら得られますか？ За энэ зүйлийг бид нар яавал олох вэ? イエスのところに来て、 Есүс дээр イエ ирээд スを信じることです。 Есүс дээр ирээд итгэх юм аа. ねえ、本当にそれだけでいいのかなって皆さんね、心配になるんですね。 Яг ингэж болчихж байгаа юм гээд бүр санаа зовж байгаа хүмүүс бас байгаа гэж магадгүй. しかしですね、あらゆる努力しても得られません。 Энэ зүйлийг бид нар хичнээн хичээл зүтгэл гаргаад хаанаас ч олж чадахгүй. それがただ信じるだけで得られるのが霊的な満たしなんですね。 Энэ бол бидний зөвхөн итгэхэд болоход хийгддэг сүнслэг тэр дүүргэлт юм аа. 努力して得られるんじゃないんです。 Бид нар энэ зүйлийг хичээл зүтгэл гаргаснараа олдог зүйл биш юм аа. ね、神様が与えようとして手をここまで来てるんですね。 За бурхан танд нэг одоо энэ гайхалтай энэ зүйлийг өгөө гэдэг гараа сунгаж байна. 皆さん、私が何かね、もしね、食べ物もここに手に持ってたらどうしますか？ За жишээ нь би гар дээр ямар нэг идэх юм тавиад ингээд гараа сунгал та яах вэ? 皆さんにあげたいと思った時にあなたはどうしますか？ За яг өгөх гээд ингээд гараа сунгаж та авах уу яах вэ? ね、2つですね。1つは私のところに来なきゃ取れないですね。 Яг би ингэж яхад над дээр ирэхгүй л бол авч чадахгүй тий. それから私があげますという言葉を信じなきゃダメですね。 За би өөрөө өгнө гэж итгэхгүй бол бас болох. もし私が意地悪な人だったらどうですか？ За би хэрвээ дээрлэхгүй нэгэн байвал яах вэ? 見せるだけ見せて、 За зүгээр нэг харуулж байгаа тий. あとは自分の懐の中に入れちゃうんです Зүгээр ね ингээ。харуулж байгаа өөртөө өвөрлөө эргүүлээ гэж. でも私を信じて、 За надад итгээд 私の言ってることが本当だと信じるならば、 миний итгэж байгаа зүйл үнэхээр үнэн зүйл шүү гэдэг. 私のところに来て受け取るでしょ。 Над дээр ирээд энэ зүйлийг авах байгаа. 人間はそれは分かってるのにできないんですね。 Хүн төрлөختөө энэ хүн гэдэг зүйл энийг мэддэг хэрнээ хийдэггүй. 信じないから他のものを得ようと努力するんです。
итгэхгүй байгаа учраас өөр зүйлийг олохыг хүсэж байна. イエス様のところに来てイエス様に信じる、それだけなんです。 Тийм болохоор Есүс дээр ирээд Есүс дээр итгэж байгаа. Энэ бол хамгийн цорын ганц зүйл. 心と体と霊が満たされると神様のために何かしたいという思いが来るんです。 Тэгээ бид нар миний зүрх сэтгэл, миний сүнс, миний бие ингээ бурхнаар дүүргэгдэх юм бол бурхны төлөө ямар нэгэн зүйлийг хийе гэсэн тийм бодол зүрх орж ирдэг. で、信じるだけでいいんだったらさ、何もしなくていいじゃんってそうなるのではならないんですね。 За итгэж болоо юм чинь юу ч хийхгүй байсан байж болно. Энэ зүйл 神様は皆さんを怠け者にしたいと思ってるんじゃないんです。 Бурхан бид нарыг ямар нэгэн ажил хийдэггүй те залхуу нэгэн байхыг хүсдэггүй. 共に歩むものになってほしい。 Бурхантай хамт алгадаг, бурхантай хамт амьдрдаг нэгэн байх. 共に喜ぶものになってほしいと願ってい Надтай ます。 хамт баярлдаг нэгэн байхыг хүсдэг юм аа. それが分かってくると、神様のために使えることを選ぶようになるんです。 Тийм болохоор тэр баяр хөөргийг тэр үнэхээр бурхантай хамт байгаа зүйлийг мэдэх юм бол үнэхээр бурханд би үйлчлэгсэн зүрх сэтгэлтэй болно. ですから心と体の霊の満たしをいつも大事にしていきましょう。 Тийм болохоор хамгийн чухалчлаг зүйл нь болохоор сүнс болоод сэтгэл миний бие бурхнаар дүүргэх гэдэг нь хамгийн た чухал. だイエスのところに来てイエスを信じるんです。 Инхийн тулд бид нар Есүс дээр ирээд Есүст итгэх нь хамгийн чухал. それが幸せだって気づくんですね。 Тэгээ тэр итгэснээ дараа би өөрөө ад жаргалтай болж байгаа гэдгийг мэдрэх юм аа. ね、もう一回ヨハネの第3の手紙の2節なんて書いてありますか？ За 3 дугаар Иохан 1:2 дээр あなたが魂に幸いを得ているって書いてあるんですね、まず。 хайрт минь сэтгэл чинь сайн сайхан буян адил гэж. そしてあなたがすべての点で幸いを得るって書いてありますね。 Буян адил бүх зүйл чинь сайн сайхан. 魂の幸いが得たらすべての点で幸いなんだっていうことを言ってます。 Чиний сэтгэл бурхнаар дүүргэх юм бол бүх зүйл дээр сайн сайхан байна そ гэж. して肉体的なものも必要も全部与えられるということで Тэгээ す。 бидэнд хэрэгтэй байгаа махан бит хэрэгтэй байгаа эрүүл мэнд хэрэгтэй байгаа бүх зүйлийг бурхан нэмж өгнө гэж хэлж. だから一番大事なのは Тийм бол хамгийн чухал зүйл маань 神様とつながっていることです。 Есүс Христтэй бид нар холбогдох, бурхантай холбогдох юм. イエス様のところに来てイエス様を信じるということです。 Есүс Христээр ирж Есүс Христэд итгэх нь юм аа гэж. ぜひそのことを満たされてほしいなと思いますね。 Энэ зүйлээр та өнөөр дүүргэгдээсэ гэж би хүсэж байна. そしてそれが分かったらああしようこうしようと始めてください。 Тэгээ энэ зүйлийг мэдснийхаа дараа тэр зүйлийг хий, одоо бас өөр энэ зүйлийг хий гэсэн. それが分かる前にね、ああしなくちゃこうしなくちゃと思うとですね、大事なものを見失ってしまうんですね。 Бурханд итгэхээс өмнө юм уу те дүүргэхээс өмнө тэр зүйлийг чи энэ зүйлийг чи гэх юм бол бид нар юу ч мэдэхгүй. イエス様を信じ、イエス様のところに来る。 Есүс Христэд итгэж Есүс Христээр хамтдаа амьдрах. そこから神様の祝福が始まるんですね。 Энэ ингэсний дараа Бурханы тэр ивэл өрөөл нь イエス хийдэг 様を юм. 通さなかった時に神様の祝福は届かないんです。 Есүс Христээр дамжихгүй Бурхан эзэн бидэнд өрөөлийг өгдөггүй юм аа гэж. ですからこのイエス様を信じるようにしましょ Тийм болохоор бүгдээрээ одоо их эзэн итгэцгээе. Есүс Христэд итгэцгээе. う。イエス様はすでにですね、もう技を行ってます。 Есүс Христ аль хэдийн ажлаа хийсэн. イエス様が技を行っていることが2つあるんですね。 За Есүсийн хийсэн ажил хоёр зүйлээр илэрхийлэгдэх. 一つは Нэгдүгээрт нь 十字架で死なれたことです。 нэгдүгээрт нь Есүс Христ юу хийсэн бэ гэвэл загалмай дээр цовдлогдсон ба. これはもしかしたら世界の中でたくさんいるかもしれません。 За энэ дэлхийн бүх хүмүүс энийг мэддэг байж магадгүй. でもですね、イエス様の十字架は違うんですね。 Харин Есүсийн загалмай бол өөр юм аа гэж. 他の人の十字架と違います。 Өөр хүмүүс загалмай дээр олон цовдлогдсон байж магадгүй ч гэсэн Есүсийн загалмай бол өөр юм аа. 罪のないイエス様が十字架にかかったんです。 Яа тэгвэл ямар ч гим нүгэлгүй ариун нэгэн цовдлогдсон. すべての人の罪とその死を引き受けたんです。 Бүх хүмүүсийн гим нүглийг өөртөө аваа тэр үхлийг бас хүлээж авсан. ですから私たちは神様から裁かれることがない。 Тийм болохоор бид нар Есүс Христ миний өмнөөс загалмайдаа цовдлогдсон учраас би одоо Бурхны өмнө шүүгдэхгүй гэж. 人々はもしかしたら私たちの罪について裁くかもしれませんけども、 Хүмүүс бидний гим нүглийг хараа шүүж магадгүй. でも神様は裁くことはありません。 Харин Бурхан бол шүүхгүй гэж. ね、韓国の死刑囚でもイエス様は十字架にかかってくれました。 Шикэж. 死刑囚、死刑になるような犯罪人でもイエス様は十字架にかかってくれました。 Тэсэм. その人のために十字架にかかって死んでくれました。 Есүс Христ тэр одоо бүр үхлийн ялтай хүмүүс хүний төлөө ч гэсэн загалмай. 彼はイエスを信じて
Тэр одоо өөхөх ял авсан хүн 自分の Есүст 罪を итгэхэд 認めて、 өөрөө гим нүгэлтэй гэдгээ мэдээд そして許されていることを知ったんです。 тэгээд тэр хүн юу мэдсэнгүүд бурхан намайг өөрчилсөн би өөрчлөгдсөн юм байна штэ гэдгийг мэдэж そして авсан. ですね、それから彼は変わったんですね。 Тэр зүйлийг мэдснээс хойш тэр хүн өөрчлөгдсөн. もうね、刑務所にいる人たちにですね、もう悪いことをしてはいけないとね、イエス様を信じなさいとですね、教えるんです。 Тэгээд тэр хүн өөрөө шоронд байхдаа бурхан эзэнд итгээд бусад хүмүүст бурханы үгийг そしてですね、 тунхаглаж その刑務所から出る人がですね、どんどん良くなっていくんです。構成されていくんです。 Тэгээ Есүст тэр хүмүүс шоронд байхдаа Есүст итгээд шоронгоос гарахдаа бүр амьдрал нь そう өөрчлөгдсөн гэсэн. だからね、刑務所の職員がね、なんでこんなことが起こるんだって驚くんです。 Тэгээд тэр шоронгийн хүмүүс бүр гайхчихсан. Яагаад ийм зүйл бий болж байна вэ? それで Шоронгийн ですね、 ажилчид нь それ гайхсан. が死刑囚がそういうことをやってるからだって分かったんです。 Энэ өөхөх ял авсан хүн энэ зүйлийг хийгээд байна гэдгийг нь мэдчихсэн. そしてですね、多くの人がですね、署名活動するんです。 Тэгээд олон хүмүүс ингээ гарын үсгийг зураад ийм あの人の死刑を取り消してください。 гарын үсгийг зураад энэ хүний өөхөх 彼 ялыг は刑務所のために一生懸命仕えてくれた人です。 энэ хүн одоо шоронд байхдаа маш олон хүний 人々をたくさん構成させた人です。 олон хүмүүсийг сайжруулсан гэж. 本当に人々のために一生懸命仕えた人です。 Хүмүүсийн төлөө маш олон зүйлийг хийж үйлчилсэн 刑務 хүмүүс. 所にいじめられた人がいたらいじめられてる人のそばにいて助けてあげた。 Тэгээд шоронд байхдаа нэгэндээ дээрлэхэд зодуулж нүдүүлж исэн хүний төлөө ч гэсэн тэр хүн 刑務所 хийж. で病気の人が病気の人の看病をしていた。 Шоронд байхад өвчтөй нэгэн баг тэр өвчнийг нь тэр ангааж 刑務所 идгээд. で食べ物がなくなった人には自分の食べ物を与えた。 Идэх хоол хүнсгүй нэгэнд өөрийнхөө хоолыг хүртэл な өгч. ぜ彼は変わったんですか。 Яагаад тэр хүн тэгж өөрчлөгдсөн юм бэ? イエスを信じたからです。 Яагаад гэвэл тэр хүн Есүст итгэсэн. 心が満たされたからです。 Зүрх сэтгэл нь дүүргэсэн учраас. 神のために何かしたいと思ったから Би です。 бурхны төлөө ямар нэгэн зүйлийг хий гэж бодолтой болсон. でもその署名活動が続いている中で、 Харин тэр хүмүүс гарын үсэг зураад тэр хүний шоронгоос гарах тэр хүсэлт гаргасан ч гэсэн 彼は告白するんです。 тэр хүн өөрөө ингэж хэлсэн ба. 私は死刑を逃れたいと思ってません。 Би өөхөх ялнаас тухтаа гэж бодохгүй байна. それは私の犯した罪だからです。 Яа тэгвэл тэр миний хийсэн гим нүглийн үйл одоо гим нүгэл байна. しかし神は私を許してくださる。 Гисэн ч гэсэн бурхан намайг уучлсан юм аа гэж. 私を永遠の命に入れてくださる。 Намайг мөнхийн тэр амьд оруулсан юм аа гэж. 彼は署名活動を退けて死刑を受けたそうです。 Тэгээ тэр хүмүүсийн одоо цуглуулж ирсэн гарын үсгийг энэ бүр ингээд татгалзаад イエスがなされた一つの技は十字架です。 тэгээ Есүсийн хийсэн хамгийн нэг чухал ажил бол загалмай байсан. イエスがなされたもう一つの技は復活です。 Тэгээ Есүсийн хийсэн дахиад нэг ажил нь болохоор дахин амьдлт байсан юм аа. ただ世界でただ一人蘇ったお方です。 Энэ хороо дэлхий дээр цорын ганцаараа хүн тэр хүн 息を吹き返したんではなく永遠の命に変わられた方です。 зүгээр дахин амьсан биш харин тэр амьд мөнхөд амьтаа болсон юм аа. 死から完全に蘇ったお方です。 Үхлээс дахин амьсан цорын ганц нэгэн байсан. それを私たちに約束されました。 Тэр нэгэн бидэнд амласан юм аа. 彼はそれを信じているんですね。 Тэр шоронд байсан хүн тэр その韓国の死刑囚は、私は死刑になってもイエスは蘇させてくださる。 Би үхэх ял аваад үхсэн ч гэсэн Есүс дээр очиод би дахин それ амьлна は гэж. イエスがまず蘇ったからです。 Яагаад гэвэл Есүс өөрөө дахин амьсан учраас би амьлна гэж хэлжсэн. これがイエス様が私たちに最初に見せてくださってるんですね。 Энэ зүйлийг Есүс хамгийн түрүүнд бидэнд харуулсан ба. この方を信じるなら、 Энэ нэгэнд итгэх юм бол その技が私たちのものになります。 тэр бурхны хийж байгаа ажил нь бидэнд өгөгднө гэж хэлсэн. 十字架の許し、 Загалмай уучлал, 復活の希望が与えられます。 дахин амьлтын тэр найдвар бидэнд ирнэ гэж. ですからこの方をところに来て信じていきましょう。 Тэгэхээр бурхан эзний өвөрд очиод та бурхан эзэнд Есүст 必 итгэж. ず皆さんの上に神の技が行われます。 Энд байгаа хүн нэг бүрийн дээр бурхны ажиллаа гүйцэтгэх болно. 神様があなたのことに必ず何かを起こしてくださいます。 Бурхан эзэн танд хандсан тэр төлөлгөө ажиллаа хизээ нэгэн цаг таны дээр хийх болно. このイエスを信じるならば、 Энэ Есүст итгэх юм бол 心も体も霊も幸せに導かれるんです。 энэ бурхан эзэнд энэ Есүс Христ итгэх юм бол таны бие болоо сэтгэл сүнс чинь бурхнаар дүүргэж та үнэхээр энэ тэр ёроолтой аж аргалтай нэгэн болох お祈りい юм. たしましょ Бүгдээ залбирцгаая. う。皆さんの中でもぜひ祈っていきましょ Та бүхэн ч гэсэн өөрийнхөө う。まだイエス様のことあんまりわからないという人でも、 Есүсийг хэрхэн хүлээж аваагүй で нэгэн も байгаа бол イエス様言うんです。 Есүс ингэж хэлдэг. 私のところに来なさい。 Миний над дээр ир гэж. 私を信じなさ Надад итэг гэж. い。ぜひですね、この言葉に応答してほしいんです。 Энэ үнэхээр бурхны хэлж байгаа энэ зүйл та хариулаасаа гэж хүсэж байна.
イエス様はこの約束を裏切らない方です。 Бурхан бол амлсан амлалтаа заавал биелүүлдэг нэг 2000 юм. 年前の語られたことを今も必ず実行される方 2000 です。 жилийн өмнө тэр дэд ярьж исэн ч гэсэн одоо ярьж байгаа зүйл нь яг хэвээр. 目には見えないけどもこの約束を必ず果たしてくださる方 Бурхан です。 эзэн бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн өөрийн амлсан амлалтаа заавал биелүүлдэг нэг юм. それが日本だけでなく韓国でも中国でもモンゴルでも起こってますよ。 Энэ зүйл маань зөвхөн Япон улсад биш юм аа. Энэ хорвоо дэлхий дээр байгаа Хятад, Монгол, Солонгос бүх орон нутагт энэ зүйл. そして難しいと言われているアラブ諸国でも起こってますよ。 Тэгэд бас дэлхийн бас энэ эзэнд итгэдэггүй одоо маш хэцүү гэсэн тэр араб улсад ч гэсэн энэ зүйл бий そ байна. して最も難しいと言われているイスラエルで起こってますよ。 Тэгээ мөн өстэй маш хэцүү гэж бодож байгаа тэр Израиль улсад ч гэсэн энэ зүйл бий こ байна. のイエスを通して Есүс Христээр дамжуулж あなたのところに触れてくださいます。 танд бурхан эзэн хүрэх юм аа. 今皆さんイエス様をの近づき、 Үнэхээр яг энэ цагт бурхан эзэн イ тантай エス様を求めて、 бурхан эзэн надтайгаа ойртож та надтай イエス ирээж. 様を信じて祈ってください。 Тэгэхээр Есүс Христ итгээ залбираасаа гэж хүсэж байна. 皆さんの心に何か悩みがあるならば、 Та бүхний зүрх сэтгэлд ямар нэгэн шанал зовлон こ зовлон のイエ байгаа. ス様に呼んで祈ってください。 Есүс Христийг дуудаад та үнэхээр залбираасаа гэж 皆さんに今何か困っていることがあるならば、 таны зүрх сэтгэлд таны амьдралд хэцүү зүйл この тохиолдож イエ байгаа. ス様を呼んでくださ Та い。 Есүс Христийг дуудаасаа гэж хүсэж байна. 霊と心と体を満たしてくださるお方。 Бурхан эзэн бидний бие болоо сүнс зүрх сэтгэлийг дүүргэдэг нэг その юм. 中で最も大切なあなたの霊を満たしてくださるお方 Энэ です。 дундаас хамгийн чухал нь таны тэр сүнс дүүргэх нь чухал юм аа. 祈っていきましょう。 Бүгдээ залбирцгаая. ハレルヤ、天の父なる神様、今祈り求めます。 Эзэн бурхан минь таны өмнө залбирanгуйч байна. 主よ、私のところに来てください。 Эзэн минь та минь над дээр ирээч. 私は信じてあなたを心から歓迎したいと思います。 Эзэн минь би таныг үнэхээр итгэж あなたの надад ところ ирнэ に гэж 心を итгэж байна. 今向けています。 Би тань руу зүрх сэтгэлээ 主 үнэхээр よ、どうぞあなたが神であるならば、 үнэхээр одоо та бурхан эзэн мөн бол 私の心に触れてください。 миний зүрх сэтгэл та одоо яг хүрээч. 神様、あなたは何でもできるお方で、 Эзэн танд боломжгүй зүйл гэж 私を үзэж 作られた方で、 Эзэн та намайг бүтээсэн 私 билээ. を愛してくださって、 Та намайг хайрлсан билээ. 私を救ってくださる Та 方、 намайг аврах эзэн билээ. イエス様を通してそれを実現してくださった。 Есүс Христээр дамжуул та энэ зүйлийг 主 бий よ、どう болгосон. ぞ私のところに来てください。 Эзэн минь та миний зүрх сэтгэлд одоо ирээч. 私の思い煩いを解放してください。 Эзэн минь миний зүрх сэтгэл шанал そ зовлон して байгаа 本 та 当に түүний 大 төлөөж 切なこ өгөөч. とが分かるようにしてください。 Түүнээс илүү чухал зүйлийг нь ойлгуулж өгөөч. 心と体と霊を満たし、 Та миний сүнс болоод い бие つ болоод もあな зүрх たの сэтгэлийг 中 дүүргэж に өгөөч. ある幸せを見出していくことができますよ。 Ингээд танд байдаг тэр ад жаргал баяр хөөргийг та надад 主 өгөөч. よ、どうぞ導いてくださ Эзэн い。 минь та удирдах өгөөч. ここに集うお一人お一人が Энд байгаа хүн нэг бүр дээр 神様の祝福に預かって、 үнэхээр бурхан эзний тэр ивэл өрөөл 神 дээр 様の愛に満たされて、 бурханы хайраар дүүргэгдэж この人生を力強く歩めるように、 энэ амьдралтаа үнэхээр хүч чадалтай амьдрахад この日本の中で生活する苦しみの中にあっても、 Япон улсад амьдарч байгаа амьдрал хэцүү боловч いつも喜んで歩めるように、 үнэхээр баяр хөөрөөр дүүрэн амьдрахад 何か物で満たされるのではな ямар く、 нэгэн материалын зүйлээр дүүргэх 何か私たち成功で満たされるのでは ямар なく、 нэгэн амжилтаар дүүргэх биш. あなたが愛してくださるというその愛の心を受け取り、 Үнэхээр та биднийг хайрлаж байгаа тэр хайрын зүрх сэтгэлийг хүлээж авч あなたが共にいてくださるという平安の中に生き、 та бидэнтэй хамт байгаа тэр амар тайвныг хүлээн авч あなたが導いてくださるというその素晴らしいものを見つけることができ та るように、 биднийг удирдах байгаа тэр гайхалтай ивэл 主よどう өрөөж ぞ導いてください。 эзэн минь та одоо энэ цагт お一人お удирдах. 一人を導いてくだ Энд さ байгаа хүн нэг бүрийг い。 та お一人お удирдах. 一人をあなたのところへ連れてくだ Та さい。 энд байгаа хүн нэг бүрийг өөрийн газар руу 目に давж 見え аваач. ない神様は Нүдэнд харагдахгүй бурхан эзэн この世 минь. の目に見えるもので満たすのではな Бид く、 үнэхээр хорвоод хийгийг нүдэнд харагдж байгаа зүйлээр дүүргэх 目 биш. に見えないもので満たそうとしています。 Үнэхээр бид үнэхээр танд харагдахгүй тэр зүйлээр どう дүүргэх ぞ гэж 神 байна. 様それを分かるようにしてください。 Эзэн минь та бидэнд тодорхойгоор ойлгож харуулж 私たち өгөөч. はイエスを信じるならば、 Бид үнэхээр Есүст итгэх юм бол 神の技が行われるということを約束を信じます。 үнэхээр бурхан эзэнд итгэх юм бол бурханы ажил 今日の御言葉の通り харагдгийг итгэж байна. にどうぞ私たちに触れてくださいます Үнэхээр ように。 үгийн дагуу үнэхээр бидэнд та яг энэ 神様の技を受け取ることができるように、 бурханы тэр гайхамшигтай ажлыг хүлээн авах та. 神様の技を見ることができるように、 Бурханы тэр ажил үнэхээр бидний нүдэнд харагдах та. 神様の技で進んでいくことができるよう Бурханы に、 ажлын дагуу үнэхээр удирдуулан 主よどうぞ явах 満 та. たし続けてくだ Эзэн минь та さい。 үнэхээр үргэлжлүүлэн удирдах өгөөч. 御言葉の御言葉の約束を信じます。 Таны өгсөн энэ үгэнд итгэж байна. 魂が幸いを得ているように、
Үнэхээр миний сүнс үнэхээр баярлан すべての таны 点 дотор で幸いを得て бүх зүйл маань үнэхээр сайн сайхан бахын. また健康であるように Миний бие эрүүл байхын тулд どうぞ一人一人を祝してください энд ま байгаа хүн нэг бүрийг та өрөөж өгөөч. せイエス・キリストの皆によって祈ります Есүс Христийн нэрээр залбирanгуйч. アーメン Амен. Амен. Бүгд хамтдаа суудлаасаа босоод эзэнт магтаалыг өргөцгөөе. Усталан тэртэйгээр таны хайргуул мэт уурснаа зүрх сэтгэлээ эзэн их чөлөөг өгдөө би үнэн баярлахтаа өдөр бүр гараар өргөө таны хайр надад ирэхэд үргэлж магтан дуулнаа усталан тэртэйгээр таны хайргуул мэт уурснаа зүрх сэтгэлээ эзэн их чөлөөг өгдөө би үнэн баярлахтаа өдөр бүр гараа өргөө таны хайр надад ирэхэд үргэлж магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа усталан тэртэйгээр таны хайр гол мэт уурснаа зүрх сэтгэлээ эзэн их чөлөөг өгдөө би үнэн баярлахтаа өдөр бүр гараа өргөө таны хайр надад ирэхэд үргэлж магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа намайг бүжгээ бүгд шоолон инээдээ тэд нар эзнийг мэдвэл тэд нар эзнийг мэдвэ хамтаа ярьсан дууж бүжиг бүжнэ намайг бүжгэх намайг бүжгээ бүгд шоолон инээдээ тэд нар эзнийг мэдвэл тэд нар эзнийг мэдвэ хамтаа ярьсан дууж бүжиг бүжнэ таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа таны хайрыг магтан дуулнаа амен. Бүгд хамтдаа бэлдэж ирсэн өргөлийн төлөө залбирanгуйцгаая. Хайртай бурхан минь ээ өнөөдөр өргөлийг таны мотор татгач наваа. Гар бүрийг өнөөдөр өргөх гар бүрийг зүрх сэтгэл бүрийг эзэн та үнэхээр 100,000 дахин ивэж өрөөж өгч аваа. Та бол бидний зүрх сэтгэлийг хардаг бурхан аваа. Танд үнэхээр өгөөмрөөр өргөхөд бидний зүрх сэтгэлийг эзэн та өдөрдөж өгч. Энэ өргөлөөр дамжуулан эзэн та өөртөө хэрэгтэй байгаа тэр үнэхээр талбар дээр ашиглахад
тусалж өгөр аваа. Таны хаанчлалын төлөө зориулах тэр бүх ажил дээр эзэн та хэрэгж өрөөж өгөө гэж таны гайхалтай хүү Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Өргөлийн хайрцаг хойно байгаа өдөр хамтдаа эзэнд өгөөмрөөр өргөцгөөё. Таны сүмийг байгуулаа чин хүсэл зүхэндээ өөрт байгаагаа нэгтээ чадах бүхнээ хийж байна. Хурах цахарсан зүүн хараа зүхэндээ өөрт байгаагаа нэгтээ энэ нутагт сэргээлтийг хүрч байна. Бинийг санаа таньда өргөсөн мөчи бидний дурсаж зодос болон ёсныг нэ бидний санаач ариун тамхи дүүнэ залбиралдаа дуусаа таньда бид өгч байна. Бидний санаач таньда өргөсөн мөчи бидний дуусаа зодос болон ёсныг нэ бидний санаач ариун тамхи дүүнэ залбиралдаа дуусаа таньда бид өргөж байна. Амен. Өнөөдөр манай цуглаанд анх удаага шинээр ирсэн хүн байвал та урагшаа гараад ирээч гэж хүсэж байна. Бидэртэй танилцаач гэж хүсэж байна. Өөр хүн байна уу? Урагшаа гараад ирээч гэж хүсэж байна. Сайн байцгаана уу? Эзний өдрийг минь төргий. Намайг Цахиур гэдэг анх удаа ирж байна. Японд ирээд 6 жил орчим болж байгаа. Барилгын инженерээр одоо үндэс ажилтнаар ажиллаж байгаа. Хүүхэд байхасаа эхлээд цуглаанд явж ирсэн. Монголд байхдаа. Тэгээ Японд ирээд анх удаа хөдөлгөөр гэж үзэж байна. Хөдөлгөөр гэж одоо баяртай байна. Баярлалаа. Сайн байна уу? Намайг Марлага гэдэг. Анх удаа ирж байна. Намайг ундрал гэдэг日本の方が長いから日本語でよろしくお願いします。今日初めて来ました。예수신 하리 다 부흥네 도야 예수신 하리 다 부흥네 호아치야 돈이 하고 후시대 두르시티제 돈 들고 오르스티 안드레스타 거로다 Jesus nader, Jesus daar, ongeën harta, toen ik hari, tabuke, orusti, andresta, orosa. За манай Токио Монгол цуглаанд тавтаа морь ирсэн баярлалаа. За зарлалын цаг байгаа. Байхгүй юу? За тэгвэл бүгд хамтдаа босоод эзэнт талархлыг хүндэтгэлийг өргөөд өнөөдрийнхөө цуглаанаа өндөрцгөөё.
гмийн хүлээснээс гаргасан түүнийг магтъя. Амьдралд найдвар ачирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө үгээ игээсэн талархъя Есүс талархъя данда талархъя данда талархъя амьдралд найдвар ачирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө хүүгээ илгээсэн талархъя. Бурхан эзний өмнө өвдөг сүдүү мөрий боцор гмийн хүлээснээр гаргасан түүний магтъя. Амьдралд найдвар авчирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө хүүгээ илгээсэн талархъя. Есүс талархъя данда талархъя амьдралд найдвар авчирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө хүүгээ илгээсэн талархъя Есүс талархъя данда талархъя данда талархъя амьдралд найдвар ачирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө хүүгээ илгээсэн талархъя. Амийг бидэнд өгөө хүүгээ илгээсэн талархъя. Имэйз баярлалаа Есүс. Бидэнд амийг өгөхөөр биднэд мөнх амийг өгөхөөр та хүүгээ илгээсний төлөө талархаж байна аваа. Тийм ээ эзэн. Энэ хүүгээр дамжуулаад Есүс Христээр дамжуулан Тэнгэрийн хаанчлалд орно. Есүс Христээр дамжуулан бид нэр үнэхээр мөнх амийг авах юм аа. Бүх алдар магтаал, бүх хүндэтгэл нь зөвхөн Есүс Христэд байх болтугай. Түүний гайхалтай нэр Есүс Христийн нэрээр ерөөн залбирanгуйж байна. Амен. Бүгд хамтдаа эзний заасан гуйлтыг хамтдаа уншицгаая. Тэнгэрт байгаа бидний эзэн минь, таны нэр ариунаар дуусгадаг. Таны хаанчлалд ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчхээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар буугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөр таних. Амен. Бүгдээр эзэнд алга ташлыг өргөцгөөе. За тэгээ бүгдээрээ 3-3-аараа болоод групп болоод өнөөдрийнхээ эзний үгийг сургаалыг хамтдаа хуваалцгаая. Тэгээ биенийхэн төлөө залбирах цаг гаргацгаая.